Самацхан нэрхэн мөндөд үзэгч сонсогчтой манай Politic Talks-ийн дайрын нэвтрүүлгийн ээлж дугаарын эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор усны газрын дарга Батбаяр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За юуны урилгыг мань хүлээж авсанд маш их баярлалаа. Саяхан 19-ний би таны хэвлэн байх хурлыг үзээд ер нь маань нэвтрүүлэгт орооч гэд урилга хургуулж байхдаа бас их завгүй ажлын хажуугаар оролцох болов гэсэн чих имэйлттэйгээр урьсан. Гэхдээ маш найрсгаар урилгыг хүлээж аваад өнөөдрийн Хийзэн Чингис хааны төрсөн өдрөөр ярилцчаадаа баяртай байна. Усны газрын одоо явуулж байгаа үйл ажиллагаанаас хоёлаа яриагаа эхлэе. Та бүхэн яг одоо ямар үйл ажиллагаан дээр ажиллаж байна? Мэдээж 26-ны төлөвлөлт явж байгаа ах. Тэр эхлээд хоёулаа урилгаас эхлэе. Өрсөнд баярлалаа гэдэг үгний артал мэдээж төрийн байгууллагууд өөрийн үүрэгээр хойлоотой байдаг. Зарим байгууллагууд нь тэндээ ажиллаа хийгээл олон нийтэд нэг хүргэх шаардлагагүй энэ төр байдаг. Бол усны асуудал бол ерөөсөө боломжит бүх юм олон нийтэд хүргэх ярьж байгаа зүйлийг аль болохоор хүн болгонд ойлгуулсан гэдэг зүйл учраас иймэрхүү урилгуудад бид бол маш их баяртайгаар хандах хэрэгтэй. Тэр байтугай бүр энэс ч илүү ажиллах шаардлага байна. Би бол одоо ажилтнуудаа бас энэ манай харьяанд ажилтдаг орон нутгад ажиллаж байгаа савзрын захиргаатай бол бас нэлээд шүүмжлээд шахаад байгаа хүн. Тэр нь юу вэ гэхээр олон нийтэд харьцах асуудал бол дутагтаад байна. Яагаад гэвэл усны асуудал хин нэгэн байгууллагын хин нэгний асуудал биш. Тэр байтугай усны асуудал Монгол төрийн асуудал бас биш. Ард түмний ч асуудал, айл гэрийн ч асуудал, хувь хүний ч асуудал, Монгол төрийн ч асуудал, аймгийн ч асуудал, сумын ч асуудал. Тэгэхээр бүх нийтийн ил үүрэг учраас аль болохоор олон нийтийг л хандуулах хэрэгтэй. За тэгээд таны асууснаар 26 онд бид юу хийх үү, яах вэ гэдэг тэр хамгийн түрүүнд одоо нэг олон нийтэд харилцах гэдэгтэйгээ холбоотойгоор нэг зүйл дээр бид нар нэлээд одоо юу гэдэг тулж гэдэг юм уу, тогтож ажиллахаас өөр аргагүй болж. Тэр нь хэрвээ бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ямар аюул занлууд учрахаар байгаа юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах, мэдүүлэх. За тэр дундаа энийг мэдүүлснийхээ үндсэн дээр энэ аюул занлыг юу яасан одоо багасгасан гэдэг юм уу, эсвэл эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бодох. За аюул занл гэхээр юу яриад байгаа юм гэж. За би жоохон төгсгөлөөс нь эхэлж. 2000 За багцаагаар 2055 он гэхэд Монгол улсын нутаг дэвсгэрийн 3/1 дээр нь хүн амьдрах аргагүй болох нэ гэж. За мэдээ сонсон хүн болгон гайхаж байгаа энэ нөхөрч одоо юу яриад хэнийг айлгаад байгаа юм. Гэтэл арай жоохон өөр өгөр нийл. 2050 он гэхэд Монгол улсад байгаа бүх мөнх цас хайлж дуусах нэ. За одоогийн байдлаар отхон тэнгэр хайрхны бид монголчууд бид хэдэн 100 үеэрээ хэдэн мянган үеэрээ шүтээд ирсэн ийм сайхан хайрхан байж байдаг. Гэтэл энэ хайрхан маань үндсэндээ мөнх цастай уул биш болсон. Одоо хүний толгой бууралтвал хөгшөрнө гэж ярьдаг бол уулын толгой бууралтаад хар юм харагдаад эхлэх юм бол энэ маш том аюул учирч ийн гэсэн үг. Тэгэхээр отхон тэнгэр хайрхан үндсэндээ мөнх цастай уул биш болсон. Дараагийнх нь 1950-60-аад оны үед 100 жилийн өмнө их мөнх цастай уул гэж бодогдож ирсэн Баян хонгорын их богд уул маань өнөөдөр одоо хар өрөөтэй л байж байгаа жишээ. За одоо аюул заналд учирчаад байгаа нь 4100 метрийн өндөр оргилтой Сутай их хайрах. За тэгээд Цам гарав хайрах. Жаргалан тайрхан гээд хар ус нуурын ирэг дээр маш сайхан том нуруу байдаг. Хөгсчүүл бол энэ жаргалан тайрхны их цас гэж ярьдаг байсан бол одоо хар болцсон байж байгаа ч. Тэгээ яг энэ янзаараа явсараад 2050 он гэхэд мөнх цасууд хайлж дуусгаар тэр мөнх цаснаас их авдаг бүх голууд маань байхгүй болно. Тэр дундаа Алтай нурууны Монгол Алтай нурууны хой талд бүх голуудыг бүгдээрингийн цуглуулж явдаг. Одоо чөтгөр манай их хурал дээр манай мөнх хойсгалан гишүүн их сайхан онож хэлнэлээ. Монголын экологийн баруун бүсийн баруун Монголын экологийн артерийн судас болсон ховд гол гэж хэлнэлээ. Яг тэр үнэн гэсэн бүгдийг цуглуулад тэгээ ховд гол маань хар ус нуурыг тижээдэг. Хар ус нуур маань чон харийнхын голоор хар нуурыг тижээдэг. Хар нуур маань хоолон голоор дөрөвнийг тижээдэг. Дөргөн маань хар ус нуур маань хүний улаан хоолой гэж үзэх юм бол дөргөн нуур маань хүний хотоод гэсэн үг. Тэгээ төгсгөл болох хэрэгтэй. Ингээд ховд гол ширгэх юм бол хар ус нуур аюулд орно. Хар ус нуур ярих юм бол чон харийнхын гол ингээ хар нуур дөргөн нуургүй юу. Бидний Монголын сайхан орон гэж гайхавж ярихдаа ярьдаг их нууруудын хотгор маань экологийн сүрэлд орох нэ. Гадаргын усны чинь хэдэн үе эзэлж байгаа вэ? Гэхдээ одоо нийт манай 6 том нуур байж байна те. Тэнд ус нуур, хяргас нуур, айраг нууртайгаа хамт тэгээд хар ус нуур, хар нуур гэдэг ингээд
нийт манай Монгол улсад байж байгаа нийт усны 70% нь нуурууд байдаг. Тэр нууруудын усны 70% нь хөвсгөл дангаараа байж байдаг. Тэгвэл үлдсэн хувь нь баг үндсэндээ энэ гэсэн үг. Өөр бусад өгийн нуур, буур нуур, бөөн цагаан нуур гэж жижиг нууруудыг ис тооцвол эн чинь дандаа том нуурууд гоос. Эднэр маань байхгүй болоод мэдээж ийм байхгүй бах. Гэхдээ бити болоос ихтэй ийм аюул болох юм бол одоо тэнд орсон сууж байгаа 300 гаруй мянган хүн 15 сая малтайгаа яах вэ? Мэдээж амьд хүн юм чинь амьд үлдэхийн тулд явна. Тэр явуулт нүүдэлтийг бид нар дөрвөлт гэж хэлдэг. Ингээд экологийн дөрвөлт бий болох нь байна. Ecological migration үүсэх нь байна. Дахиад ecological disaster буюу экологийн сүрэл бий болох нь гэж. Тэгэхээр энийг жишээлбэл 50 он тиймэрхүү процесс боллоог бол мэдээж 5 жил болно. 55 60 оны үед ийм болно. Гэтэл 55 60 онд одоо жишээлбэл над чиг хүн амьд байх үгүй юу гэвэл урт насалдаг сайхан хүн бол байх байлгүй. Гэтэл мань мэднэ айгүй бол муухагаар хэлбэл азтай явцсан байх нь гэтэл үр хөвгтүүд мань үлдэх гээд. Гэтэл бид нар баруун бүсийн хөгжлийн эдийн засаг нийгмийн хөгжил дээр юу төлөвлөж байгаа вэ? Одоо хамгийн энгийн жишээ хэлэхэд л одоо өчигдөр бас усыг хурлаар ярьж байгаа учраас санаанд байна. Халдсан бүрэгдээ гэдэг нэг том төслийн тухай яриалаа. Гэтэл халдсан бүрэгдээ гэдэг төсөл нь явлаа гэж бодъё бүгдээ. Сайхан одоо юу гэдэг өөр ашиг өгөө. Газрын ховор элементийг ашиглах. Ингээ сайхан боллоо гэж бодъё. Гэтэл тэр юу төсөл 2070 оны хүртэл үргэлжлэх ёстой. Гэтэл эд сайхан ажиллаж явах үед нь 2050 онд нь ийм экологийн сүрэл бий болох нэ. Тэр үед нөгөө энэ төсөл чинь явах юм уу явахгүй юм гэх мэтэр. Одоогийн байдлаар бидэнд байгаа мэдээлэлээр халдсан бүрэгдээ төсөл явахын тулд шаардлагатай байгаа усаа шийдэж чадаагүй. Дээр нь дахиад тийм аимшигтай зүйлс болох нь гэх мэтэр. Тэгэхээр зөвхөн усны асуудал би энийг юу гэж ярих гэж байна. Усны асуудал ярихаар л юу гэдэг нь одоо энэ дууж байгаа сайхан ус шиг ус эсвэл миний крантнаас ус гойчихгүй юу гэдэг асуудал яригд. Гэтэл усны асуудал бол ус тэнцвэн амьдрал тэнцвэн ирээдүй. Тэ life future хоёр бол тэнцүү гэж ярьдагтай. Яг ижил өөрөөр хэлбэл бид өнөөдөр яах гэж амьдарч байгаа вэ гэхээр үр удмаа үлдээх ёстой, үр удмаа үлдээгээ зогсохгүй, үр удмынхаа сайн сайхан амьдралыг бий болгох ёстой. Тийм учраас өнөөдөр бид нар хөгжих дэвжих ёстой, байшин барилгаа барих ёстой, мөнгө төгрөгөө цуглуулах ёстой гэж ярьдаг. Гэтэл тэр болгоны үндэс нь өөрөө усны нөөц. Тэгэхээр л одоо энийг л ярихаас өөр аргагүй болоод одоо дэлхийд дахинд одоо энэ усны асуудал ирэхээс засгийн газрын байгууллагууд, бусад байгууллагууд хоорондоо уулздаг. Би саяхан Мадридэд Мадридад ус ариун цэврийн байгууламж, sanitation гэдэг бид ариун цэврийн байгууламж гэж орсон. Энэний сайд нарын уулзалтанд ороод ирэх үед бол ерөөсөө бүх газрууд бүгдээрээ ярья. Бүх хүний анхаарлыг хийхгүй бол нэг байгууллага нэг засгийн газар дангаараа дийлэхгүй нэ. Тэгэхээр бүх улсууд ярьдаг болёо гэдэг ийм юм ярьсан учраас тэрэн дээрээ ярьсныхаа дагуу, тэрэн дээрээ тохиролцсныхаа дагуу одоо уржигдэр болж гинөө бас энэ жил аль болохоор их хүчтэй дуурах гэж оролцсон журлангийн асуудал. Ягаад тэгэхээр энэ нь хүний эрхийн асуудал гол нь усны бохирдолтой шууд холбоотой байж байна. Тийм болохоор бидний анхаарч байгаа зүйл бол олон нийтэд тулгамдаад байгаа асуудлууд урчиж болзошгүй аюулын талаар үнэн бодиттой зөв мэдээллийг хүргье гэдэг дээр одоо чухалчилж ажиллаж байна гэж ойлгож байна. Би яг чуулганы нэг нийтдээ төсвийн 4 дахь хилцүүлэг сая явлаа шүү дээ. Улсын хурлын чуулганаар 2026 оны төсвийн төсөөлөл за тэгээд 27 оны төсвийн ерөнхий төсөөлөлтэй хамт орж ирж байна. Тэрэн дээрээс шүүмжлэлтэй хандмаар юмнууд харагдаад байгаа юм л та. Жишээ нь одоо зарим тодорхой хэмжээний хурал цуглаан дээр 1.7 тэрбумыг тавьснаа усны газрын өөрийнх нь жилийн төсөв чинь 1.7 байсан тий адилхан байсан тий. Тэгэхээр чинь усны газар өөрөө нэг агентлагтай. Гэхдээ яг нөгөө байгаа босод төрийн байгууллагуудтайгаа бол нэг интеграцтай ингээд явж л байгаа байх тий. Тэгээд усны газар жишээ нь үйл ажиллагаагаа явуулахад эдгээр төсн хүрдэг эсхийг бол бас сайн хэлж мэдэхгүй байгаа учраас би таныг бас урьжийн талаар ярилцахыг хүссэн. Тэгээд 26-нд та бүхэн юу ихээр төлөвлөж байгаа юм. Тэгээд тийм тухайн төлөвсөн ажлууд дээр нь төсөн мөнгийг жишээ нь хэр хангалттай тавьж өгч та хэд одоо чинь төсөн төсөөлөл өргөн барьсан байгаа болохоор тэр хэд болж батлагдаж ирэх нь бас их сонирн байна л та. Нийтдээ нэг 50 тэрбум төгрөгийн ажил хийя гэдэг бодлоор саналаа өгсөн. Энэ маань 390 сая төгрөгөөр батлагдсан. 50 тэрбумын санал өгөөд 390. Дарвин ч бүр маш олон хэдэн дахин манай хэд мань тоолог би ч одоо бүр хэлхээсээ санаа зовоод. За яагаад одоо эдгээр чи хийж чадахгүй гэдэг юм ярихаас илүү яагаад 50 тэрбумыг та нар ярих болов гэдэг дээр нь тогтож ярмаар. Монгол улсад байгалийн нөөцийг ашигласны
байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж нэг хууль байдаг. Манайхан банат энтер гэдэг нэг юм утгагүй товчлоо хэлээд байдаг. Одоо тэр чинь уул уурхаа тэр чинь байгалийн нөөц ашигласны. За тэгэхээр тэр дотор байгалийн нөөц гэдэг маань өөрөө ерөөсөө л ой амтан ургамал ус. Ой амтан гэдэг маань мэдээж нэлээд юм яригдах ч гэсэн яг цагаад болоод ирэхээр одоо юу гэдэг амтан дээр бол 20 аргалын тухай асуудал 300 шонхрын тухай асуудал яригддаг баг. Ой дээр бодвол тэдэн куб метр мод энэ. Гэтэл усан дээр усыг ашиглахгүйгээр бий болж байгаа баялаг байхгүй. Гартаа барьсан байж байгаа ийм сайхан юу гэж ин стакан юу гэж хэлдэг аяг энийг үйлдвэрлэхийн тулд хүртэл ус бий болж байгаа. Дээр нь энийг муухай болоод устдах одоо юу гэдэг ингээд базагтаад хайцсан байхад дахин боловсруулахын тулд ус хэрэгтэй болж байгаа. Та бүхэн зүүцсэн байж байгаа нүдний шил чинь ямар хэмжээнд яаж угаагдчихж гарч ирэх үгээд ингээд бодох юм бол бүх юм устаа. Тэгэхээр бидний хүсэж байдаг юм бол энэ жил 2024 онд бид усны төлбөрт 84 тэрбум төгрөг цуглуулсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр оюу толгой Эрдэнэт нэг 20 орчим тэрбум, оюу толгой 15 тэрбум, дачин тамсаг 5 тэрбум, энержи ресурс 3 тэрбум гэдэг ингээ явсараад бид нар 84 тэрбумыг цуглуулсан. Энэ жил бид нар зорилгоо 150 гэж тавиад 150 тэрбумыг цуглуулъя гэд тэгээд саяын хэлсэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дээр усны төлбөрийн хоримтлагдсан хөрөнгөний 35%-ыг эргүүлээд усан зарцуулна гэж заасан байдаг учраас 150-ийнхаа 3-1 болгоод 50 тэрбумыг бидэнд өгчөөч. Тэгвэл бид ийм ажиллаа хийнэ гэдэг бодлоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл манай усан дээр нэг усны нөөцийн нэгдсэн менежмент integrated water resource management гэж нэрлэгдэг 1980-аад оноос хойш явж байгаа нэг юм одоо доктрин гэх үү, онол гэх үү, менежментийн арга гэх үү ийм зүйл байдаг. Энэ нь ус өөрийгөө санхүүжуулаад явах хэрэгтэй. Төлбөр хэдийг аван тэрүүгээр л хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар илүү юм болгоулна. Нэхээгүй юм, гуйгаагүй юм. Харин зүгээр цуглуулсан төлбөрийн маань юг 35%-ийг буцаагаад өгчөөч л гэдэг. За тэгээ мэдээж эдийн засгийн асуудал энэ байна. Тэгээ хууль тогтоогчд маань яаж хийдэг вэ? Хууль тогтоогчдын шийдэл учраас одоо манай усны газар дээр усны газрын өөрийнх нь юм урсгал зардал 1.7 гэж та сая хэллээ. Манай сав газруудынх 7.7 байдаг. Сав газар гэдэг маань ингээд нийтдээ 9 тэрбум төгрөг их мөнгө байдаг боловч энэ маань 235 хүний цалин тэгээд нөгөө өдөр тутмын томилтын зардал болоо явчихсан. Гэтэл бид томилтын зардлаач багасаад жишээлбэл Завхан голын сав газрын захиргаа Киргаснуур Завхан голын сав газрын захиргаанд юунд сард 500 мянган төгрөгийн юу байдаг? Томилтын зардал. Гэтэл 500 мянган төгрөгөөр Улаастай хотод байж байгаа манай савгын захиргааны 4 ажилтан машиндаа суугаад Завхан гол очоод Завхан голоо дагаж өгсөд уруудаад Киргаснуур дээр очиход нөгөө 500 мянган төгрөг дуусчихдээ. Гэтэл би савгын захиргаатаа одоо жишээлбэл туулынханд ямар шаардлага тавьж ийнэ гэхээр сар болгон та нар 800 км Завхан оюугаа туулголоо заавал ихнээс над хүртэл яв. Адгаас нэг хүртэл яв. Тэгжээж тэнд болохоо байцсан байна, энд болохоо байцсан байна гэдэг арга хэмжээ. Гэтэл зөвхөн тэрэнд нь хүртэл томилтон гүйцэтгэж жишээд. Томилт гэдэг үгний ардталтай бензиний зардал дээр нь хүн явж байгаа юм чинь хоол идэх хэвээр унтах хэвээр. За бүр тэр юуг бол мартсан шүү дээ. Манай савцгийн захиргаад маань бол юуны зочд буудалд орж унтдаг гэдэг бол бүр мартсан. Яг тэгэхээр дандаа хөдөөгөр явж байгаа учраас угаасаа зочд буудал нь орохчгүй. Зочд буудал орох гэж аймгийн төв рүү явах юм бол улам холдоо зардал нь улам ихтэй байх учраас гэх мэтэр. Тэгэхээр энэ 9 тэрбум ингээд дуусна. Энийгээ болдог бол савгацгийн захиргаад дээр томилтын зардлыг юуны бензиний зардлыг нь боломжийн хэмжээнд нэмж өгөөд ингээ явах юмсан. За би нэг жишээ юу тоо хэлээ. Монгол улсад нийтдээ 193 мянган километр урт гол горхинууд байна. За одоо Орхон гол гэхэд л 1206, Хэрлэн гол 1200, Туулгол 800 гэдэг ингээ яваад байвал 193 мянга байна да. Тэгэхээр манай савгацгийн захиргаа болоод усны газар тааж байгаа 235 хүн 20 хэдэн машинтайгаа энэ 193 мянган километрийг жилдээ ядаж нэг удаа туулж ивэл бид нар ядаж нүдэрээ харж ийна л гэсэн үг болно. Тэгэхээр тэрний тооцоон жишээ нь таны харуултаар тэрүүгээр явахаар нэг сартаа одооны 500 биш багаар бодоход бараг 10 сая төгрөг тавьж сав газар тэр сартаа тэгжээж бараг бүтгэр хэмжээнд байж байгаа. Тэгээд нөгөө талдаа хүмүүс бас шүмжлээд идэх нь харахгүй. Та нар сав газрынхан та нар усныхан та нар очооч яваач гэж. Би одоо жишээлбэл манай усны газар дээр байж байгаа
машинтайгаа 2 жилийн хугацаанд 60,000 км явсан байна. Асар их явсан байна гэд ингээ яригдчих байгаа болж бидэнд бол хангалттай биш байна. Бид нар нэг зорьсон газар руу л очиод байгаа болохоос биш голоо дагаж мэдэгдэж байгаа хэсэг рүү очиж байсан. Голоо дагаж явах, өксөж явах энэ чинь маш их чухал ач холбогдолтой. За тэгээ энийгээ нөхөхийн тулд мэдээж нөгөө олон нийтээсээ дэмжлэг тусалцааг хүсэж байгаа. Одоо саяхан манай Бямба гэдэг залууч Бямт дэлгэрүүл юм блэ. Манай залуу жишээлбэл юун дээр голын ирэг дээр байж байгаа журлангийн тухай лайв хийж харагдан лээ. Голын ирэг дээр хайрыг олборлох гэж яагаад юу хийцэн хог навш хайцсан барилгын хог навш хайцсан хүмүүсийг лайв хийж гих мэтэр эднэртэйг ингээд хамтраад явж ин хэн дээр эгийн голыг цэвэрлээ явж байгаа алтан заяа гэдэг залуу байж хар ус нуурыг өөрийнхөө санаачлагаараа өөрийнхөө завтайгаа яваад хогийн түүж байгаа залуу байж ин хэмтэр ингээд одоо олон нийттэйгээ хамтарч гэнэ. Ер нь усны асуудал тэр дандаа хин нэгний асуудал биш байдаг учраас бүх нийтээрээ л хандах хэрэгтэй. Тэгэхээр зүгээр яг төсөв ярьжсэн өөр тийшээ орчдөг нь хэрвээ Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгж байгаа хуулийнхаа залтуудыг биелүүлээд усны төлбөрт хуримтлагдсан хөрөнгөний 35%-ийг нь эргүүлээд усандаа зарцуулна буюу усны газар савгын захиргаагаар дамжуулаад явах юм бол бидэнд ажиллах боломж байна гэдгээ л олон түмэндээ хэлмээр байна. Харамсалтай нь саяын тэр төсвөөс гадна бидэнд гол мөрний менежментийн хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөр дээр 2 тэрбум 390 сая төгрөг тавьсан байгаа. Тэрний 2 тэрбумыг нь бид нар эгийн голынхаа төсөл рүү явуулах хэрэгтэй. Мэдээж та тусдаа асуух эгийн голын төсөл маань сайхан явж байгаа. Тэгэхээр бидэнд одоо 390 сая төгрөг л үлдсэн гэсэн. 390 сая төгрөгөөр бид юу хийж чадах вэ гэхээр мэдээж олон түмэндээ хандмаар байгаа юм чинь дэлхийн усны өдөр гэдгээр нэг жоохон ажил хийж чадах байх. Дээр нь хоёр талтайгаа уулздаг хятад Оростойгоо хэлийн усны хилцээрийн дагуу бид нар уулздаг, ярьдаг, хуралддаг. За тэгээ урлан ус нэлээд ширүүхэн болдог. Энэ юмнууд тэгээ боломж үйл хэрлэн голоо дагаж явах тухай асуудал байгаа. Ингээд л дуусахаар байдалтай байж байгаа жишээ. Тэгэхээр ийм баг. Зүгээр яг хуу төрийн албаагч хүн гомдлох хэрэг байдаггүй. Тэгээ даалгаврыг биелүүлэх ёстой. Энэ утгаараа би одоо ажилтнуудаа ч гэсэн бас стандарт маань тэр хэрэггүй. Боломжоо бүгдээрээ хай, арга зам юу байна гэдгээ хай гээд одоо гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудлыг ярьж байна. Бид нэг ойрын нэг жил нэг 333 нуур, нэг сум, нэг нуур гэж ярьж байгааг та бүхэн сонссон болов уу гэж найдаж байна. Бас л олон түмэндээ хөргөж чадахгүй байгаа юм харагдаад байгаа шүү. Гэхдээ өчигдөр манай их хурал дээр, манай байгаль орчны байнгын хорон дээр мөнх эсхлэн гишүүний оруулсан саналын дагуу 333 нуур, нэг сум, нэг нуур хөтөлбөрийг Монгол улсын 26-аас 30 оны хөгжлийн хөтөлбөр дотор оруулж тавьж байгаа. Энэ өөрөө маш чухал алхам болж байгаа. Энийг үндэслээд бид нар гаднаас хөрөнгө оруулалтуудыг татгуулна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 51 сая долларын зээлийг өгөхөд бэлэн байж байгаа. Бидэнд тэрэнд маш их баярлж байгаа. Гэхдээ усны асуудал дээр зээл авч чаддаггүй. Яагаад тэгэхээр эргүүлээ төлөх гэхээр нуураа барьчлаа, нуур маань эргээд бидэнд ашиг өгөхгүй учраас усны асуудал ашигын асуудал биш учраас зээл авч болохгүй. Гэхдээ Азийн хөгжлийн банкны зээл өгөх тэр шаардлагыг хангасан гэдэг тэр юмаа бариад бид нар одоо дараа нь хөрөнгө босгох ажиллагаануудаа хийн. За олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн сангуудаас олон улсын ус голуудыг хамгаалах сангуудаас ямар аргууд байх вэ гэдээ ингээд явна гэсэн. Тийм болохоор би таны эхний асуултанд ярихдаа нөгөө уур амьсгалын өөрчлөлт буюу мөнх цасны хайлалтаас эхэлсэн бол бидний гол хамгаалах үйл ажиллагаа маань эргээд нөгөө уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, за ирээдүйн аюулыг багасгахын төлөө хийж байгаа ажил. За уур амьсгалын өөрчлөлтөөр би нэг ганц өгүүлбэр хэлэх гэж оролдъё. Тэр нь бид бол дасан зогцно гэдэг нэг гоё үг хэрэглээд байгаа. Adaptation гэдэг. Сая би бас өөрчилж чадахгүй юм чинь. Филиппинд болсон хурал дээр нэлээд чанга дугуурсан маш олон хүн энэ Монголын нөхөрч одоо юу яриад байна гэж байна. Би бол дасан зогцох тухай асуудал ярихтаа бойсон гэж хэлэх гээд байгаа. Амьд үлдэхүүгүй юу гэдэг асуудал. Нөгөө англиар нөгөө survive болох уугүй юу? Бид юун дасан зохицохтой. Наа чинь мөнх цас хайлаад дуусчих юм бол бид нар тэнд амьдрч чадахгүй шүү дээ. Тийм болохоор яаж давж туулах вэ гэдэг үгийг хэлье. Инээдтэйгээр хэлвэл нөгөө Eyes of Age үлээ нөгөө хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг зүгээр бүгдээрээ нүүдлээд явчих нэг арга байгаа. Хүн төрлөختөө одоо нүүдэлж чадахгүй 8 тэрбум. Монголчууд бид нар хаашаа нүүдлэх юм? Хойшоо тайга тулна, урагшаа хятад улсад маань, Казахстанд маань яг л ижилхэн асуудлууд үүсэж байна. Тэгэхээр бид нар нүүж явж чадахгүй учраас survive-ийн тулд, амьд үлдэхийн тулд юу хийх вэ? Тэгэхээр жишээлх юм бол одоо би маргааш нөгөөдөр явах бах
Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумн дээр болж байгаа шижигтийн хавцал дээр баригдаж байгаа Эрдэнэ бүрэнгийн за манай хүмүүс анзаарах байх нэг үг хэллэгийг хэрэгэлдэг юм шүү. Усан сан барих ажил явж байгаа тэрийнхээ үзнэ. Тэр усан сан барихын ач холбогдол нь тэр нэг цахилгаан огт биш. Тэр бол ерөөсөө жижигхэн асуудал. Хамгийн чухал юм нь нөгөө хайлж байгаа усыг мөсний усыг ховд голоороо тогтоон бариад авч. Тэгээд тэр устайгаа байж хахад ядаж аюулыг 3 жилээр 5 жилээр 3 хоногоор 30 жилээр хойшлуулах боломж үүсэж байна. Түрүүн би Отгон тэнгэр хайрхны мөнгө цасны тухай асуудал ярьсан. Хүмүүс их санаа асуудаг. Отгон тэнгэрийн мөнгө цас хайчсан. Гэгэн нуур болсон. Завхан гол дээр бид нар нуур үсгсэн байж байгааг сайхан манай гойлтойхон сайхан нэр өгсөн байж байгаа. Манай баг энэ инхүүр сайд мэн нэр өгсөн гэдэг баг шүү. Тим нэр өгсөн байж байгаа. Гэгэн нуур гэх тэр сайхан гоё гэгээлэг нэртэй нуур маань ямар ч байсан гэгэн нуур байгаа цагт завхан гол тасрахгүй гэдэг ийм юм руу орсон. Одоо хэрвээ бид нар Эрдэнэ бүрэндээ шижигтийн хавцал дээр нэг нуур сайхан нуур үсгээ за гоё нэр юу ч гэсэн хамаагүй тэр үн ч гэдэг юм уу ч гэдэг ийм нуур үсгсэн байхад тэр нуур байгаа цагт ховдгол тасрахгүй нь байна. Ховдгол тасрахгүй байхад их нууруудын хотоор экологийн сүрэлд орохгүй нэ гэдэг л ийм л байдалд орох учраас бидний хийгээд байгаа хамгааллыг гэж яриад байгаа ажил нь хэн нэгний мөнгийг булаах гэдэг юм уу ашгийг багасгах гэдэг хэрэг биш. Харин тэр хүний ирээдүйг нь бизнесийнх нь ирээдүйг үр хөвгтэйг нь ирээдүйг нь баталгаажуулахын төлөө л хийж байгаа ажил. Сайн ярих юм бол амьдралын чанартай өөр ус холбогддог шүү дээ тий. Салшгүй холбоотой. Устай аймаг усгүй аймаг говийн жишээ нь хөгжил ингээл муу ингээл хүмүүс ярьдаг л говь өөрөө ягаад хөгжил муутай ус өөрөө асуудалтай шүү дээ. Тэгээ говийнхэн дээрс нэрэл мэндийн асуудлаас айгүй хүнд байдаг ч гэдэм үү тэгэхээр харин чи юуны дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын жишээ хэлдэг. За хамаагүй 3 улс санал орсон. Далайтай л улсууд энэ. Өөрөөр хэлбэл ерөөсөө устай улс. Тий, устай. Усны нөөцтэй газар хөгжил твшил байдаг. Нөгөө цөл болцсон одоо Мавританч гэдэг юм уу, бараг дэлхийн улсууд бараг сонсоочгүй сууж байгаа. Чийлч гэдэг юм уу те нөгөө өндөр уулан дунд учраас усны нөөцийн хөрөмтөл бий болж байна. Энэ гих мэт ингээд улсууд дээр ярихаар одоо хятад гэхээр л хөгжөөд байгаа хэсгийг харалтаа дандаа урт тал руугаа. За сүүлийн үед өвөр Монгол маань нэг нүрсээр хөгжих гэж. Гэхдээ энэ яг жинхэнэ хөгжлүүгүй юу гэвэл бас хэцүү. Гих тэр ингээ хятадын хойд хэсэг энтергээл яагаад дөрөв тийм шинжээ нөр ихлэ хөгжсөн бэ гэдэг чигсээ далайн бомбдтай байдаг ч гэдэг юм. Шинжээ нь гоё хөгжөөл. Өөрөө бас ингээл нөө тээвэрч болж гин амжиргаа залгуулах хэрэгсэлж болж гин. Ус гэхээр хүмүүс маань ингээ хоорондоо уух усныг байна. Нэг бол цэвэрлэх байхамжаар ойлгоод байгаа. Манай хотын бүх юмны үндэс болж гин гэдгийг л бид нар ойлгомоор. Би таныг бас нөгөө усны газрын дараагаар томилогдож байхад бас гайхчлээсэн л та. Одоо чинь тий өөр ус ярьж хүн байхгүй гэж юу эсвэл өөр ингээд усны мэддэг хүн байхгүй мó өөр хүн томилж болдгоо мó гэж байг шүмжилжсэн л та. Тэг яг сая бас таны яриатай холбоотойгоор урагшаа хашаа бид нар угаасаа юм лендлокд буюу хязгаарлагдмал газар нутагтай тий хашааж гарцгүй байгаад байна. Дээрэс нь ингээд усны хилцээр хоёр хөрштэйгээ байгуулсан гэрээ контрактын асуудал байдаг учраас магадгүй элчин сайд байсан хүн энийг өөрөө хийх нь дипломат ёс талаасаа ч бас зөвл юм болоо да гэсэн шүү бодол төрж байна. Надад тэгээ таны тэр устай холбоотой нэг имзэглээд яваад идэг нэг юм сэдвүүд байгаа дээ шүү дээ. Жишээ нь та ингээд нэг эрүүл мэндтэй холбооч ярьж илээ. Дээрэс нь гадаргуу усыг хуримтлуулах талын юмнуудыг фэйсбүүк дээр аягүй идэвхтэй пост болгоод явуулж явах жишээ нэ тий. Таны амьдралд нэг айхтар тийм тохиолдсон түүхийг би танаар яриулмаар байна. За ямар түүхээ одоо ээжтэй тохиолдсон түүхээ та түрүү хуваалцчихсан шүү дээ. Тэгээ ягаад өөрөө уусны дүр чухлын. За яг эхлээд хоёулаа нөгөө чиний шүмжлэлээсээр би Батбаяр гэдэг хүнтэй бити холбож бодоорой. Батбаяр сайндаа одоо энэ суугаад байгаа юм биш. Бүр аимшигтай юм болоод. Батбаярын насны усны инженер байна уу? Байхгүй. Ийм том эмгэнэлтэй юмд орчоод байгаа. За одоо би жишээл бүр нэрээр нь хэлье. Ерөөсөө шүтээ центрт багшилж байгаа минь надаас 2 3 ихч одоо манад байж байгаа 2 3 ах нэг хэдхэн 2 3 хаан хүн. Жишээлбэл одоо манайхан сайн мэддэг улсын хурлын гишүүн сая манай яамн дээр тусгаан болтоос мөртгийн дарга хийжсэн газрын дарга хийжсэн бат цогт усны мэргэжлийн ийм хитгэн хүн ингээл болоо. Гэтэ шүтээс тэр бүр өнгөрсөн жил усны анги бараг хаагдсан байна. Одоо энэ жил төгсөлтгөө сууж байгаа чи. Тэгэхээр яагаад ингэж вэ гэхээр биднийг сургууль төгсөж явах үед буюу 1990-ад оны үед бүх хүмүүсийн толгой дотор нөгөө хуульч одоо тэрнийх нь сонгогдчихийг бий сууж шүү дээ. Одоо үндсэн үеийн эрх зүйч хүн. Нөгөө бизнесийн эрх зүй, нөгөө ямар бизнес администрашн, эдийн засаг, маркетинг юу ч үлээ эсвэл ямар ч аргаар хамаагүй англи хэлээр сураадах болох юм байна гэдэг. Ингээ явцсан хүмүүс инженерүүд тэр дундаа усны инженерүүдэд орхицсон. Гидрогеолог, гидролог,
газрын доор усныхан, гадаргын усныхан, усны барилга байгууламжийнхан, геофизикийн, геохим гэх мэтэр ингээд эднэр маань ингээд хаягдсан учраас нэг үе үлдсэн тэр алдагдсан lost generation-ийнх нь нэг төлөөлөгч нь би энд сууж байгаа. Өшөө аимшигтай юм. Та өдөр яриагаа хэлэхдээ 2040 2050 онд гэтэл таасаа хэллээ те. Шүтээстэр одоо би зөв санаж байгаа бол ганцхан шүтээс биш юунд 3 их сургуульд маань ердөө 14 5 оюутан сурч байгаа. Яг одоо. Усны. Тэгэхээр хідэн төгсөх үү? Төгсөөд хідэн мэрэгчлэрээ ажиллав. Мянган хүн бэлтжээж тэрний 200 300 ажиллах ёстой шүү дээ. Гэтэл 20 хүн 10 хүн бэлтжээд хідэн ажиллах уу? Тэгтэл тэр үед нь экологийн сүрэл том аюулууд учрах гэдэг гэсэн ийм байдал байгаа учраас одоо Наранбаяр сайдд ихэд л бид нар тэр хүлэг чиглэл рүү оруулж өгөөч гэж хүсэл тавьж байгаа. Мэдээж сайд маань их сайхан хүлээж авч байгаа. Одоо ер нь бол бас нэг манай улс төрчид шийдвэр гаргагчид жирийн иргэд маань ч гэсэн ойлгож байна. Ажлын байр байна уугүй юу гэдэг дээр компаниуд маань бас ойлгоод эхэлж байгаа. Усны инженергүйгээр юмаа хийчээд дараа нь усаа шийднэ гэх юм бол болохгүй юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн. За юуны тухайд бол амьдралын түүх гэдэг нэг ярих шиг боллоо. Зүгээр би тэр болгон хүнд ярьдгүй одоо чи асуугаад байгаа учраас би 2 жижигхэн түүх ярих гэж оролдсон. Нэг түүх нь 13 билүү 14 настай байхдаа би туулгалж ивж ирсэн. За. Энийг би ерөөсөө 30 40 жил ярьж байгаагүй. Манай аав ээж нар бүр сүлд юу яриад байна нөхөр минь чи ингэж хэлсэн юм уу? Тэр зайсангийн гүүрний доотолд бид нар нэг юм цемент овоолцсон байсан. Тэн дээрээс нь үсэрч хагаад би хөл алдаад тэгээд урсгалд нь туугдаад яг одоо ингээд урсаад за би ч өнгөрлөөдөө гэдгийг мэдчихсэн. Яг тэгээ ухаан алдах үед нэг ус сүл пал гээл 2 том ах намайг татаж гаргаж ирсэн нэг тийм байдیں۔ Тэгээ одоо надтай хамт сэлжсэн 3 хүүхэд тэгээс ирэхэд намайг ухаан ороход нөгөө хоёр чи уйлдсан хажуу зогсчод нэг 2 хүүхэд алгадаж барьцсан ах л гэж бодсон. Тэгээ бид нар чи 13 4 настай бодвол тэд нар нэг 15 6 настай. Тэр хоёр одоо залууч гэдэг юм ах ч гэдэг юм уу мэдэхгүй. За зүгээр тэрний дараа тэр үедээ юу ч болоогүй. Тэгээд хинт ч хэлээгүй гуруула ашгүй юм болсонгүй гэж явсан. Тийм мэдээж бодвол жоох өгчөөг мокон зөндөл орсон бол дараа нь тэрнээс хойш би туулгал дээр нэг тийм өөр ханддаг ус. За тэгээд туулын иргэн дээр мэдээж би чинь одоо тэгэл миний бүх амьдрал туулгалтай холбоотой өөрөө нэг дүр сургуулийн хүүхд 220 мянгатын хүүхд туулгалын иргэн дээр миний анхны болцоо хайны жилтэйгээ хамт хөдөлцөөл явдаг байлаа. Энэ голын иргэн дээр сэлб голын иргэн дээр 4 хүүхд маань хүн боллоо энэ төр гэдэг. За ингээд явж явах үед бас нэг саяхан туулын тухай нэг сайхан кино хийсэн. За. Тэр кинон дээр нь судрын долгион туул гэдэг номч байгаа. Тэрэн дээр би нэг үг хэлж ирсэн. Тэрийгээ би одоо энэ давтаад хэлчмээр. Туул бол яг одооны байдлаар миний ээжтэй адилхан санагддаг. Ягаад тэгэхээр туул голын эхний тэрэлжээс дээш хэсэг нь одоо тийм юу штэ хүн болго мэддэггүй, хүн явдагчгүй. Тэгээ очиж чаддагчгүй, маш сайхан цэвэр ариун нанднаараа байж байгаа. Тийм сайхан хэсэг. Тэр бол миний ээжийн миний мэдхгүй, миний дөрөөгүй байсан тэр залуунаас. Манай аавтай тэр хайр дурлал тэр залуунаас энэ төр гэдэг. Яг зайсангийн гүүрнээс орчмоос эхлээд би өөрөө нүдэрээ харж исэн учраас ээж минь өвчнөдөө яаж тэмцэжээ, яав ив гэдэг энэ асуудлыг харах юм бол магадгүй лүнг хүртэл одоо яг миний нүдээр харсан амьдрал юм шиг. За тэгэл лүнгээс цаашаа бид нар бараг хараагүй байждаг. Яг тэгэхээр одоо сүулт нь би одоо дотоод гадаад яваад ээжийнхээ сүүлийн амьдралын жилүүдэд хамт байж чадаагүй, жинхэнэ өвчнөдөө тэмцэжсэн тэр үед нь хажууд нь байж чадаагүй. Тэр маань яг нөгөө Заамрын районд маш хүнд байгаа туулгалтай маань ажиллах юм шиг санагддаг. Тэгээд дараа нь орхонтой нийллээ. Тэрнээс цааш юу болов гэхээр тэнгэр таллаа ээж маань юу болсныг юу ч мэдэхгүй гэдэгтэй адилханаар. Ингээд би нэг ээжтэйгээ ярьдгийн цаад утга нь би ээжигээ одоо хамгийн сүүлийн ухаан орох үед нь бас нэг 3 зүйлийг амласан. За тэгээд тэрийг нэг мэдсэн болов мэдрэх шиг болсон. Тэрнийх нь хоёр нь хитрхи одоо тийм хувийн шинжтэй юм учраас яриад яах вэ? Нэг нь бол ерөөсөө л нуур. Нуур. За нуур гэдэг үгний арталт би ээж нуур гэж ярих дуртай. Ерөөсөө ээж бол нууртай адилхан юм аа гэд. Тэгэл энэ нуурын тухай асуулаа. Тэгэхээр та сая миний фэйсбүүк дээрээс бас сайн харсан юм шиг байна. Усны нөөцийн хуримтлал гэдэг зүйл бол ерөөсөө л нуур. Гэхдээ манайх ингээд нуур гэхээр л хитрхи том юм бодоод ингээд идэг. Жишээлбэл өглөө шүдээ яаж угаад. Стаканд
тосоод авдаг тийм. Энэ өөрөө нуур байхгүй. Энэ өөрөө хуримтлал. Энийний ач холбогдол нь юу гэхээр бага усаар шүдээ угааж чинь маш их хэмжээний усыг хэмнэж дээр нь хэдий ч нэ бага ус хэрэглэн төдий ч нэ нөгөө огооны шүдэн шингэлт нь үр дүн нь сайн байна. Тэгэхээр бид нар их усаар угааснараа биш харин бага усаар угааснараа шүдээ сайн гаргах нь эннийхээ хажуугаар бид нар ус хэмнэж гэнэ. Аяг тавг угаах, усаа тосоод угаах, гойжуулаад угаах өөр. Гэх мэтэр ингээд яваад ярих юм бол нуур гэдэг маань ердөө л. Тийм учраас ерөөсөө монголчууд бидний ирээдүй ээжигээ хайрлах хайртай адилханаар өр хүүхдээ хайрлах хайр бол ерөөсөө усны нөөцийн хоригдлыг бий болох хэрэгтэй байна. Энийгээ нуур гэд нэрлэчихье гэдэг. За бид нар хэрлэн тоон, орхон анги, эгийн гол, эрдэнэ бүрэн гэд олон ажлуудыг нэг үеэ бодох юм бол бүр эхэлсэн явж байна. Эхэлж чадаагүй юмнууд байж туулгалын ус цогцолбор гэд. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын ирээдүй юу вэ гэхээр туул. Түрүүн би бас нэг ярьж байгаа юм бол өнөөдөр Улаанбаатар хот миний бодлоор бол мис заслын юун дээр орон дээр хэвтэж байгаа өвчтөн шиг л байна. Одоо хагалгаас өөр арга алга. Гэхдээ хагалгахын өмнө өвчин зовлонгийг оруулахгүй тулд дээр нь бэлтгэлийг хангах хэрэгтэй. Гэтэл тэр бэлтгэлийг хангахгүйгээр хагалгаа хийх гээд байна удаа гэж санаа зовдөг. Тэр бэлтгэл нь юу вэ гэхээр туулын ихэн дээр Улаанбаатар хотын дээдлэлт усан сан барих. Хэрвээ усан сан бариад туулголоо хамгаалж чадах юм бол туулголынхоо хурдны замыг ч барихад амархан болно, метрогооч барихад амархан. Тэрийг шийдэхгүйгээр метро барина гэх юм бол шүүрлийн усаа яах вэ? Асар олон хүндрэл үер яах вэ? Ган яах вэ? Тийм учраас би зүгээр нэг сэтгэлийн аюулгүй сэтгэлийн хөөрөл нөгөө уянгийн халил гэдэг шиг ээж мэж яриад байгаа юм шиг боловч яг цагаат тулгаар бид нар хүний амьдрал ярьж байгаа байхгүй. Хүн болгон ээжтэй. Хүн болгон дээрэс нэг Улаанбаатар хотод чинь 1.6 сая хүн амьдарч байна гэдэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ охинтой, бүгдээрээ хүүхэдтэй, хүүхдийнхээ төлөө гэж бодох юм бол туулгалыг хамгаалахаас өөр аргагүй гэдгийг л бодно. Зүгээр яг туулын ирэг дээр байшин барьчаа. За бушуухан би нэг юм шавуулгаад авлаа. Энэ маань хэдэн сая доллар тэд гэж байгаа хүн байгаа бодож байгаа. Би бол одоо авилгал хорооллынхныг тэгж бодож байгаа. Авилгал хорооллынхныг нураагаач гэж хэлж байгаа. Уг нь бол тэр чинь бас өөр усан сан байх хэрэгтэй байсан шүү дээ. Харин эсэргээр 2017 онд би одоо гадаадд байж ах үедээ их баярлсан юм нь Aqua Garden үлээ нэр нь. Aqua Garden буюу Улаанбаатар хотод дэлхийн бусад улстайгаа адилхан усан сан бий болох нэ. Тэр усан сан зүгээр нөгөө хүүхдүүд маань гоё сэлээд тоглох бид нар хүүхд байхдаа дундуулд сэлдэг байсантай адилхан тэгээс сэлээд зогсохгүй нөгөө яриад байгаа усны нөөцийн хөрөнгөний маань бий болгоод сэлэв гол дунд голыг хамгаалах нэ гэж бодож байтал харамсалтай нь 21-22 онд хүрээд ирсэн чинь жигтэйгийн сайхан өндөр байшин хамгийн гол нь одоо тэр хүмүүс тэр байшин одоо юу гэдэг за мэдгүй зүгээр зохиогоо хэлчихье 50 сая долларын үнэтэй гэдэг ингээд би 50 сая доллар алдах гэж юм л гэж яагаад байна. Энэ 50 сая тэр хүмүүст хизээч ашиг болохгүй. Харин харж байгаагаар амь насаараад байна. Манай монголчууд угнаас үр хөвгтүүд нь дээр үеийн нэг тийм эколог байгаль их нэг хамгаалах нэг тийм өөрсдийн гэсэн юм зан суртахуунтай байсан шүү дээ. Шинэ голын булгийнхынд очиод хувцас бити угаагаараа гэл манай имиж шин байнга хэлдэг гэсэн сав оруулж болохгүй тэр уймаа гахчвал төмпөнгөөрөө аваад ингэж хий. За цус оруулж болохгүй, сүү оруулж болохгүй. Тэр чирээс яагаад гэхээр бүтэн экосистемийг хамгаалж ирсэн нэг тийм том цогц ойлголттой байгаа шүү дээ, тий. Тэгээ одоо хайртай туул гол ярьсных бис надад нэг аягүй тийм том асуултын тэмдэг байгаа байхгүй. Иргэжил одоо жишээ нь бид нэр копийн хурлыг одоо үндэсний цэцэрлэг төрөлөнд төр байгууламж бариад тий эсвэл бүр байгууламжлах юм уу ямар ч хэсэг ингээ хийх гээд байна. За тэгсэн чинь зэрэгцээд нийслэлийн засаг дарганы тамгын газар дээр тодорхой төслүүд яригдаад байна. Одоо үндэсний урлагийн их театр барина ч гэдэг юм уу. Гэтэл энэ ч одоо миний санахын 2013 онд илүү тий тэр чинь Улаанбаатар хотын усны их усрынд байгаа учраас энэ цэцэрлэгт хүрээлэн болгоё гэд хамгаалтанд аваад тэндэл үндэсний цэцэрлэг төрөлн бүр өөрөө аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болоод тэнд ерөөсөө гарцсан байж идэг. Гэтэл одоо нөгөө ундны усны хүйсвэрлүү ингэж ороод иштэй гэдгийг бол сошиалар мэдээж хүмүүс сэвж гин. Дээрээс нь тэр чинь тусгай хамгаалалттай газар гэдэг юм дотроо ороод байгаа. Тэр одоо энэ чинь COP17 чинь үндэсний урлагийн их театр ч байна уу? Энэ үндэсний цэцэрлэг төрөлөө усны нөөцөн дээр байх нь зөв юм уу? Та одоо жишээ нь нэг юу гэж бид бүгдээрээ усны нөөцөн дээр сууж байгаа. Тэрийг ойлгомоор. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын усны нөөц 5040 литр секунд. Бид нар секундэд 50,000 литр усыг авах боломжтой 12 орд газрыг ангилсан энэ алтан твшийн хөндөй чинь явж байгаа. Хамгийн сүүлийн 11 12 дахь нь болохоор шугам фабрик дандаа гадаад нэртэй биокомбинатад нээсэн энэ ордууд маань нөгөө мянганы сорилын сангийн шугамар хийж байгаас өөрөөр хэлбэл цагаат тулгаар бид нар бүгдээрээ
унтны усныхаа их үүсвэр дээр сууж байгаа хүмүүс байхгүй. Энийг бид нар ойлгоо. Яагаад жорлон ярихаар тоодгүй мөртлөө тэ жорлон яранд унтны усны их үүсвэр бохирдоод байна гэхээр тэр ямар хамаатай гэдэг мөртлөө тэнд цэцэрлэг төрүүлэн дээр нэг байшин барих болонготл гинтхэн хайртай болчих. Тэгэхээр алтан твшийн хөндөй гэж бид нар нэрлээд байгаа тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ хөндөй чинь тэр чигээрээ өөрөө усны их үүсвэр юм а гэдгээ л ойлгомоор. За нэг талдаа жишээлбэл 3 дугаар цахилгаан станц маань бидний тижээж 3 дугаар цахилгаан станцыг бид бүх талаараа дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Яг тэгвэл бид нар хөлдөж өгөх. За тэгвэл 3 дугаар цахилгаан станц маань өөрөө унтны усны их үүсвэрийн тэжээглийн муж дээр байж байна. Тэрийг бид нар нэгдүгürt ойлгомоо. Хоёрдугаар за их үүсвэргээд ерөнхий ярил тэжээглийн муж, ус сурах талбай гэдээ маш өргөн хүрээнд ярьж байна. Яг цэцэрлэг төрөлн дээрээ буулгаад ярих юм бол хутгийг ярина. За одоо яг тэр цэцэрлэг төрөлн дээр би яг сайн санахгүй 8 билүү 9 билүү 11 билүү худаг байх хэвээр. За нэгдүгээр худгийг дотоодын цэргийн хамгаалтанд байдаг. Тэнд буутай цэрэг хамгаалаа сууж. Тэд нар маань дотоодын цэргийнх маань ажиллаа хийх хэрэгтэй. Хэрвээ хамгаалах ёстой объект руу хэн нэгэн нөхдүүд алдах гэдэг бол яаж хамгаалдаг вэ гэхээр худаг гээд одоо бид нар цооног гэж нэрлэсэн энд байж байгаа. Эндээсээ 200 метрийн радиус дотор ямар нэгэн барилга байшин бариулахгүй хүн амьтан оруулахгүй хамгаалдаг. Дээр нь ус угийн удирдах газар гэдэг сайхан нэртэй орон нутгийн өмчт компани байж байгаа. Энэ компани маань танаас, надаас, биднээс бүгдээрингээс нь мөнгө аваад усны үйлчилгээний төлбөр аваад биднийг гоё усаар хангаж өгдөг. 66 жил болж байна. Бидний бохир усыг татан зайлуулдаг. Тэгээд тэр нөгөө унтныхаа усны их үүсвэрүүдэд арчилж хамгаалж худгуудыг эзэн гэсэн. Тэгэхээр нэгдүгээр дотоодын цэргийн газар, хоёрдугаар ус угийн удирдах газар маань худгуудаа хамгаалах хэрэгтэй. Худаг хамгаална гэдэг үг нь одоогийн байдлаар бид нар 200 метрийн радиус руу ерөөсөө ойртуулахгүй гэсэн. За 3 дугаарт нь үндэсний цэцэрлэг төрөлн багтай би нэрийн зөвлөж байгаа. Энэ маш сайхан ажил болсон иймэрхүү цэцэрлэг төрөлн Улаанбаатар хотод 10-20-оор нь бариасаа гэж боддог хүн. Эндээсээ газараа алдах гатагаа бол жинхэнэ тэмцэх ёстой цалин аваад үүрэг хүлээгээ сууж байгаа нь саяын таны хэлсэн цэцэрлэг төрөлн гэдэг аж ахуйн нэгж байгуул. Тэр нийслэлтэй зовлонгоо яриад ингээд ярихын оронд гинтхэн юм гаргаж яриад байгаа нэг. За копийн тухай асуудал дээр коп гэж юу юм бэ гэдгээ сайн ойлгохгүйгээр л манайхан яриад байдаг. Юуны Congress of Parties гэж талуудын оролцооны хурал нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын оролцооны 14 дахь удаагийн конгресс буюу их хурал Монгол улсад хуралдах гэж байна. Тэгэхээр бид нар Монгол улс дээр юу хий? Үйл ажиллагааг ингэхдээ зэмцний цэцэрлэг төрөлн дээр төр байгууламжуудыг барья. Тэр төр байгууламжуудаа 26 оны 8 сард хийгээд тэгээ 9 сартаа буулгаад явъя гэдэг ийм л асуудал ярьж байгаа. Би бол тэр бас үндэсний орооныхны гишүүний хувьд ч тэр бусад газруудаар нэг санал тавиад яваад байгаа. Тэр маань нэлээд дэмжих хандлагатай байгаа их баярлж байгаа. Одоогийн байдлаар 500 м куб усан сан одоо жижигхэн нуур хөв цорын байгуул гэж би тэрийг болдог бол жоохон томруулчихсан. Тэгээд тэр нь тэндээ үлдээсэ гэж. Ер нь манай хүмүүс анзаарсан бол цэцэрлэг төрөлн дотор 2-3 жижигхэн хөөрхөн цөрмүүд байгаа. Дундуур нь ус урсдаг шугам байгаа. За тэр хөв цөрмийн усыг хаанаас авах вэ гэж. Coca-Cola компани хаягдл усаар хийгсэн санагдаа. Гэх мэтэр. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр юунд орж ирэхэд копод ирсэн 12 за зарим газар бол бүр 40 мянган хүн очтын гээл. Манай хэд бол нэг 10 мянган гэдэг шиг байна лээ. 10 мянган хүн ирэхэд монголчууд үйлдвэрлэлийн хаягдл усаар юу хийгээд нуур хийгээд нуурын дотор нь загас сэлээ явж гинэ гэдгийг харж чадах юм бол за ганцхан гадныхын дутыг манай монголчууд өөрсдөө тэрийг харж чадах юм бол мөрөөдөл биелэх гээд байгаа. Ямар мөрөөдөл? Сингапурын юу вэ? Марина Бэй юу нөгөө мундаг том зочдлуудын дээр 50 давхар дээр нь манайхны хамгийн их зураг авахулдаг бассейн дотор суув. Ягаад энийг Монголд хийж болдгоо? Туушингийн орой дээр хийж болно. Шангрилагийн орой дээр хийж болно. Тэр утгаа усны газрын 3 давхар байшингийн дээд талд жижигхэн усан сан байгуулад өвөлдөө мөсөн гоё юмтай тэн заавал хүн гулгаад авах шаардлагагүй шүү дээ. Ингээ явъя. За яагаад энийг яриад байна вэ гэхээр манай Улаанбаатар хотын хамгийн том аюул болоод байгаа агаарын бохирдлын үндсэн их үүсвэр нь
тоосонцор байдаг. Тэгвэл тэр тоосонцорыг нь нүдэнд үзэгдэх тоосонцор байдаг. Тоосонцорыг барьдаг юм нь өөрөө агарын чигшил. Хоёрхан юм барина. Нэг нь агарын чигшил, нөгөөх нь ногоон навч ургамал. Гэтэл өвөл болохоор нөгөө ногоон навч ургамал байхгүй болчихсон. Цас орохоор л нэг жоохон тий, цас орохоор гоё бол. Тэгэхээр тэнд маш их хэмжээний мөс бариад ингээд цас байлгаад авах юм бол тэр маань уламсан. Гэтэл бид нар цасаа одоо Орсон цасаа Улаанбаатар хотод яадаг вэ гэхээр давс цацаад хавхар юм болгоо хийдэг. Тэгэхээр бид нар ингэж одоо байгалыг өөрчлөдөг бол энийхээ эсрэг улам их мөсөн гоё тэр нь гэрэл гигээтэй өвлийн өвгөн цасан охин юу гэдгийг бүх юмнуудыг байшингийн орой болгон дээр ингэдэг бол тэр чинь тодорхой хэмжээгээр ууршилтууд явагдаад байна. Ууршилт гэдэг чинь өөрөө ус маань уур хэлбэрт ороод явхаараа өөрийн ирэхгүй нөгөө тоосонцруудын шингээгээд газар тавьж буугаад байна гэсэн. Тэгэхээр энэний ард талд нь юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар зүгээр нэг одоо копод зориулаад гэдэг юм эсвэл нэг юм зориулаад хийгвч ерөөсөө яагаад дэлхийн хамгийн гоё хотууд дээр тийм олон усан оргилуур байдаг. Ердөө л энэ. Усан оргилуураа заавал хүний уудаг цэвэр усаар хийх шаардлагагүй. Улаанбаатар хотод 370 мянган дээвэр. Харамсалтай нь дээврийн усаа цуглуулж байгаа газар ганц ч алга. Одоо чинь энэ тал дээр танай газар менежмент хийх боломж байх уу? Бид нар нэлээд олон газруудтай ярих гэж үзэж байна. Жишээлбэл за Coca-Cola компани одоо өөрсдөө юу гаргаад компани гэж хэлэх нь хэцүү тийм үйлдвэр гэж. Тийм нэг free air recycling гэсэн тийм. Тийм за recycling-аас гадна хаягдл усаа амгалангийн цахилгаан станцад нийлүүлэх ажлыг хийж байна. Шугам татчихин 500 м сэлб голыг уляастай голыг давж гарах хэвээр тэр ажлыг хэрвээ тэгвэл нэгдүгээрт Coca-Cola компани хаягдл усны төлбөр төлөхгүй бол. Нөгөө юу маань амгалангийн цахилгаан станц маань цэвэр ус авахгүй цэвэр усны төлбөр төлөхгүй бол ингээд хоёулаа хойчих нь. За яг энэтэй адилхан Апу компани хаягдл усыг засвал зогссон сураг сонсдог яваасаа Апу компани гэдэг чинь юу гэсэн үг шүү дээ. Хүнсний үйлдвэрийн хаягдл усыг говь авах тухай ярьж. Тэгэх бол ноолоороо сайхан угаачна л гэсэн. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Апу компани хаягдл усны төлбөрөө багасгах нь байна. Багасгасан мөнгөөр ажлынхаа цалинг нэмэх боломжтой байна. Говь компани цэвэр усны төлбөрөд төлөхөө болоод маш хямдханаар шаардлагатай. Говьд жишээлбэл заавал цэвэр ус байх шаардлагагүй шүү дээ. Ингээд өөрөөр хэлбэл хаягдл усны бизнес бий болоод ирэх юм бол айл болгон хүн болгон усаа зарахын тулд усаараа мөнгө олохын тулд дээврийнхаа усыг хөрөмтлүүлж эхэлнэ. Одоохондоо цэвэр усаа харьлаа гэж яриад байгаа болохоор юунууд дээр гэр оролд байгаа ихэвчлэн надаас Ахмад настай хэдэн хүмүүс над руу мессеж бичдэг. Би ингээд бошгонд ингэж хуваалаа манаа байж инглиг тэд нар маш сайхан ингээд яваад байдаг. Тэгвэл одоо бүгдээрээ үндэснээрээ үгүүдээ Улаанбаатараараа тийм болмоор байна. Аймгийн төвүүд тийм болмоор байна. Яагаад тэгэхээр таны хүүхдийн уух усаар Мөн нэгэн настай 8 сартай хүүхдийн ам руу бид нар ямар гоё усыг халбагдаж хийдвэл тэр усаар чинь нэмүү хэртэй төмрийг угаагаас уудаг шүү дээ. Хэртэй төмөр гэдэг нь машин. Тэгээд 700 мянган Улаанбаатар хотод 700 мянган машин байна. Нэг машиныг 250 литр угаадаг. Гэтэл хүн хоногт 2 литр ус хэрэглэдэг. Ийм аюул байгаа учраас бидний хүсээд байгаа юм, яриад байгаа юм нь юу вэ гэхээр нөгөө анхны тав төр яриагаас олон нийтэд ойлгуулъя гэдэг асуудал юм. За тэгээд яг энэ одоо сая миний ярьсыг за та наадхаа хийхин тулд яах вэ гэхээр бид нар маш нарийн үнийн бодлого хэрэгтэй байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад бид нар одоо усны нөөцийн ус ашиглуулах дүгнэлт гэж гаргадаг, хаягдл усны дүгнэлт гэж гаргадаг. Энүүгээрээ гаргаж чинь жишээлбэл одоо бид оюу толгойтой юу ярьж сууж ийн вэ гэхээр оюу толгой компани Монгол улсын компаниуд дотроос одоохондоо ганцаархнаа ус бохирдуулсны төлбөрийг төлөхгүй байна. Ус бохирдуулсны төлбөрийг төлөхгүй байна. Тэрийг олж авмаар байна. Төлөвлөдөг болмоор байна. Бусад компаниуд төлж байтал. За дээр нь оюу толгой компани 87% усыг дахин ашиглаж байна. Маш сайн үзүүлэлт юм шиг харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ энийг эрлүүж төхөөлөх боломж байгаа. Energy Resource компани 94% ашиглаж байна. Дахиад нэмэгдүүлэх боломж гэх мэтэр. Гэтэл алтны компаниуд дээр 10% дахин ашиглаж. Гэх мэтэр. Улаанбаатар хот руу ороод ирэхээр ерөөсөө бүр усны төлбөрс төлдөг. Одоо би бүр нэр дурдаад хэлье. Шангрила, Туушин, Сүнжин Гранд.
Энэ 3 компани ус ашигласны төлбөр төлөөд зоч дуудлуудаас ус ашигласны төлбөрөө төлөөд ус бохирдуулсны төлбөрөө төлөө явж Хаан банк, Төрийн банк хоёр ус бохирдуулсны төлбөр төлж. Тэгвэл Хаан банк ус бохирдуулсны төлбөр төлж байгаа бол ягаад худалдаа хөгжил төлөхгүй гэж. Ягаад оюу толгой төлөхгүй гэж гэдэг ийм юм руу орно. Энэний ард талд нь ярихаар усны асуудал ярихаар нөгөө тэгш байдал, нөгөө шудраг ёс. Энэ маань өөрийн эрэхгүй хөгжиж бий болдог. Ягаад гэвэл суудгүй хүн гэж байхгүй, дээр нь хичнээн их устай байсан ч гэсэн хүн хоногт 2 литрээс илүү ус уудаггүй учраас ус гэдэг зүйл бол өөрөө хамгийн тэгш байдлыг бий болгодог. За тэгээд усны газрын тухайд бол нэг одоо жоохон тийм мэргэжлийн үг хэлбэрээр бол усны нөөцийн жигд хуваарлалтыг бий болгохыг хүсэж байгаа. Тэрний төлөө ажиллаж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотод 1.5 сая хүн 5040 литр секундын устай амьдарч байгаа юм бол говьд бид нар 3000 литр секунд 6000 литр секундыг бий болох хэрэгтэй. Хөвсгөлийн хөвсгөл нуурын ирэг дээр амьдарч байгаа хүн хоногт 250 литр ус хэрэглэж байгаа бол хам богдод хэрэглэж байгаа 250-ыг л хэрэглэх хэрэгтэй. Улаанбаатар байршил хамаарахгүйгээр жигд баяа. Улаанбаатар хотод орон сууцнд амьдарч байгаа хүн 130 литр ус хэрэглэдэг байхад гэр оролд амьдардаг хүн 10 литр ус хэрэглэдэг. Яагаад? Гэр оролд амьдарч байгаа юм. Тэгэхээр жигд байдлыг бий болгох гэдэг нь энэ. Говьлтан аймгийн төвд гэгэн нуурын уснаас сууж байгаа хүн 1 литр усанд 5 төгрөгийн үйлчилгээний төлбөр төлдөг бол яхаараа Улаанбаатарын 2-ыг төлдөг. Яагаад Сэлэнгийнхэн 7 төгрөг төлдөг. За би Сэлэнгийг зохиочлоо шүү. Ингээд энэ үнийн хувьд ч тэр усан хангамжийн хувьд ч тэр бохир усны хувьд ч тэр ариун цэврийн байгуулагчийн хувьд ч жигд байдлыг гаргая гэдэг л юм хэлээд байна. Тэгээ аргаа ороод сая одоо дэлхийн журлангийн өдрөөр Линкольны үгийг иш татлаа штэ. Зарим хүмүүс оновчгүй л гэж байгаа. Линкольны алдартай үг нь бол манай ард иргэдийн тал нь эрхчлөөтэй тал нь боол байхад яаж энэ ус явах вэ? Тэрнтэй адилхан Улаанбаатар хотын тал нь хасах 25 градусд нөхөн жорлонд сууж байхад тал нь сайхан жорлонд сууж байхад энийг тэгш байдал гэж хэлэх үү гэж. Тэгэхээр жоохон хальж байгаа юм шиг харагдаж байгаа боловч усны асуудлыг яриад ирэхээр нийгмийн тэгш байдал хүртэл яригддаг юм учиртай. Тийм байна. Одоо чинь гэр оролт бол ингээ худгаас шууд тухайн үед ингээ мөнгө төлөөд канистр тусаа зөөгө тэргэн дээрээ төрөд явж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг орон сууцнд бол бид нар л дараа талбарт маягаар явдаг ч гэдэм үү. Жишээ нь төлбөрийн системээс эхлээл бас шүүмжлэх юмнуудаас гардаг юм байлээ. Хотгийн тухайн асуудал дээр манайхан нэг юм бас ялгаж салгах хэрэгтэй. Үг нь хичээлэх юм болохоор тэгээд яг нэгээр нь хэлвэл нэг нь гүний худаг гэсэн ойлголт, нөгөөх нь ус түгээх байр гэсэн ойлголт байгаа шүү. Ус түгээх байр гэдэг маань би зөв санаж байгаа бол нэг 800-аад байгаа. Энэ маань ус сугийн удирдах газрын нөгөө цугласан уснуудыг аваад хүмүүс тарааж байгаа. Саяын таны хэлдэг нөгөө очиж мөнгөө төлдөг тэр газар маань гэсэн үг. Гэхдээ энэ маань дотроо бас шууд усны машинаар ус зөөдөг юмч байгаа, төвийн шугамтай холбогдсонч байгаа, өөрөө гүний худагтайч байгаа. Гэтэл айлууд хашаандаа гаргацсан 18 мянган гүний худаг байна. За ихэнх айлууд тэрийг ашиглаад ингээд зарим айлууд дахиж гаргая гээл ингээд бид зөвшөөрөл олохгүй гээл манай нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрлийг олгоо яваад гэтэл Улаанбаатар хотод 680 мянган хүн жорлон байна. За одоо тэгж хүнийг айлгахаа болио наа чи хэд айлгаад байна гэж байгаа бол хашаан дотроо худаг өрөмтгöd хашаан дотор нь жорлон байж байгаа. За над нэг хүн хэлжсэн. Хараа манай хашааны жорлон тэр болонд байна. Би худгаа энд өрөмдүүлсэн. Ингээ хоорондоо 250 м-тэй асуудалгүй үстэй. Хамсалтын түлэн дээр нь гараад харангууд хашааны заадалт нөгөө айлын жорлон байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө хашаагаар сэтгэдэггүй хамгийн задгаа сэтгэдэггүйсэн ард түмэн маань өөрсдөө нэг хамгийн бага модтой мөртлөө модоор ядж хахад модоор тэр үн цэнтэй зүйлээр хашаа гэдэг юм барьчаа тэгээд тэрүүгээрээ ингээ өөрсдөө харчаад хаачаад ингээд байдаг. Гэтэл нөгөө хашаа гэдэг юм чинь бидний толгойд байгаа болохоос байгаль дээр хашаа байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хашааныхаа гадна хайж байгаа хог нь муу ус нь бүгдээрээ л төлөөл. Нөгөө муу ус гэд бид нар хамаагүй цацдаг. Ялангуяа хувц сугаасныхаа дараа одоо тэр айхтар хүчтэй химийн хорт бодистой тэр юмнууд чинь нөгөө унтны усанд чинь буюу нөгөө худагт чинь нөлөөлөд байна шүү. Тэгэхээр худгаа суугаад байгаа хүмүүст маань аюул болно гэсэн. Ингээд би бол одоо арт түмэнд ойлгуулахын тулд арт түмнээсээ дэмжлэг хүсхийн тулд юу гэж хэлээд байгаа вэ гэхээр худаг ухна гэж битгий зүтгээч. Тэрний оронд жорлонгоо янзлах тухай бодооч. Хоёрдугаарт нь эмнэлэг барья гэд ингээд яваад их юм бол хизээж бид нар өвчнийг дийлэхгүй.
өвчнийг эдгэж бид нар барахгүй харин өвчин тусахгүй байх аргыг л бий болгохын тулд усаа цэвэр байлгая тэр нь голоо хамгаалъя гэсэн. Тэр нөгөө улаан бурхан өвчин чинь ч гэсэн ундны усны бохирдолтоос үүсээд байгаа гэдэг та бас яг улаан бурхан дээр бол одоо шууд тэгж хэлэхэд хэцүү. Гэхдээ би зүгээр ерөнхий утгаар нь хэлээд байгаа. Зөвөрлөд хэлэхэд бидний хүүхэд байхад 1980-аад оны үед Монгол улсад бохир гарын өвчин гэдэг нэг юм маш олон тэрхүү үед их сүртэй нэртэй нийгмийн халдварт өвчин энэ гэж нэрлэдэг юм. Ягаад тэгэхээр гараа угаагүйгээс болоод дутуу угаадгаас тэгээд тэр үед бол бүлийн авсаар савндаж угаах гэж за тэгээд сав маамж ямар юм байла те ингэж исэн. Гэтэл өнөөдөр 21-р зууны 25 дугаар онд монголчууд хамгийн сайхан гараа угаадаг артан болсон шүү дээ. Тэр байтугай ковидын дараагаас эхлээд бүр спиртээр ингээ сайхан болсон. Гэтэл нөгөө бохир гарын өвчин буюу устдсан гэж бодож исэн өвчин байна. Тухайлбал улаан бурхан маань дахиад гараад ирсэн. Өнгөрсөн жил бол бүр бүүн боллоо шүү дээ. 10,000 хүн юу авлаа гэж ойлгосон. Халдвар авлаа гэж ойлгосгүй. Энэ бол аимшигтай мэдгүй. Тэгээ яагаад гадрын ус нь бохирдсон. Сэлб гол маань бохирдсон байна, туул гол маань бохирдсон байна, улаастаа маань бохирдсон. Яагаад гэвэл бид нар нөхөн жорлондоо дээрлүүлчих. Доод талд нь туул гол дээр цэвэрлэх байгууламж, дээд талд нь нөхөн жорлонгод. Бид нэр одоо нэг 10-аад жилийн өмнөхөн л ер нь л Солонгост одоо бороонд хүн явхаар борооных нь усны их бохир байгаад арьс усных муухай олдог гэнэрс солонгосчууд бороонд нордгүй байлээ гэж ярьдаг байсан бол одоо нэр барыг бид нарт өөрсдөө тэр нь барыг тохиолдох хэмжээнд л болцсон байна л та. Би 1993-аас 1999 онд Унгар улсын Будапешт хотод сургууль сурч байсан. Тэр үед одоо нэг хамт байсан залуучууд манай найзууд маань энд байж байгаа гэрчтэй байж байгаа. Бороотой явхаар бид нар баярлаад толгойн утсан явдаг ус. Тэгэхэд бүх хүмүүс хэлдэгсгүй та нар наад чинь болохгүй. Одоо наад ус чинь халцрандаа гэдэг. Магадгүй ус маань халцраад байгаа шингэрээд байгаа тэрнийх байж магадгүй. Гэтэл сая сүүлд би элчин сайдаар ажиллаж байх үед яг тэрнээсээ болоо бороо оронгот л малгай тавиад байсан чинь нөгөө найзууд маань бас аимшигтай байсан. Одоо зүгээр болцсон. Одоо наа чин зүгээр. Гэтэл тэнд аимшигтай байсан агаарын бохирдлоо Европт яриа ялж дийлцсэн байхад бид нар хамгийн цэвэр ариун бүр борооны усаар ариун гангийн усаар толгоогоол ямар сайхан болдог вүлээ гэж ингэдэг байсан хүмүүс одоо борооны уснаас айдаг болчихлоо. Энэний үндсэн юм нь агаарын бохирдол. Нөгөө ус гээч юм чинь борооны ус муухай бохирдуулаад байна гэдэг бас борооны ус бохир биш маш сайхан цэвэр ус бууж ирж явах замдаа агаарт байгаа бүх бохирыг өөртөө шингээгээд бууж ирж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл ус гэдэг бол дэлхий дээр байж байгаа хамгийн хүчтэй уусгагч бодис буюу цэвэрлэгч. Тийм болохоор би түрүүн дээр нэг артерийн судас гэдэгтээ яг ижилхэн гэж хэлээд байна. Тэгээд одоо бид хэд бас би өнгөрсөн жилийн төсвийн зарцуулалтуудыг бас харж лээ. Манайхаас нь усны хайгуул дээр ерөөсөө мөнгө төдийлөн тавьдаг юм байна. Одоо жишээ нь нийтдээ усны хайгуул манад нэг 17% хийгдсэн байдаг гэдэг юм ярьж байгаа байхгүй. За одоо гүний усны хайгуул л хийж таарах бах тий. Одоо геологчд нөгөө нэг яг л нөгөө ашигт малтамлаа хайдаг шиг. Тэгсэр нь ашигт малтамлын хайгуул 87% гэж байгаа байхгүй. Даруйд 70% зөрүү те. Тэгэхээр одоо энэ усны хайгуул төр чинь танай газрын зүгээс санал өгөөд энийг чиглүүлээд явах тийм боломж нь байгаа юу? Тэгээ энэ усны хайгуулыг жишээ нь ярьж ийм сайхан судалгаатай асуулт асууж байгаад их баярлалаа. Хариултыг маань баг хэлчих шиг боллоо. Түрүүн бид нар нэг 50 тэрбум төгрөг гэж ярьж ирсэн те. Тэрний 10 тэрбум нь газрын доорх усны эрэл хайгуул байя гэж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл би бол одоо нэг ийм юмыг зөрөгтэй бид усны газар нэг ийм хэлээд байгаа. Бидэнд 5 жил дараалаад 10 тэрбум 50 тэрбум төгрөг тавиад өгчгөө. Тэгэх юм бол бид нар говийн бүсээр эрэл хайгуулаа хийгээд унтны ус байхгүй үйлдвэрлэлийн зориултаа ус тэд байна гэдгийг тогтоогоод өгөө гэж хүсээд байгаа. За яагаад 10 тэрбум бэ гэхээр манай Монгол улсад одоогоор 10-аас илүү тэрбум төгрөгөөр шууд хайгуул хийчих компаниуд алга. Тэрбум төгрөгөөр нэг ойролцоогоор 10-аад компаниг зэрэг гаргаад явуулчих гэсэн утгаараа 10 гэж байгаа болохоос хэрвээ мөнгө төгрөг нь байгаад компаниуд нь байвал 100-200-аар нь зарцуулах хэрэгтэй байна. Яагаад вэ гэдэг үгний арталт нь би одоо өөрөө зүтгэж явж байгаа тухайн үед усны хэрэглэх газар нэртэй байхад 12 онд батлагдсан хуулийн дээр гадны компани гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар газрын доорх усны эрэл хайгуул хийхийг хуулиараа хориглосон. Яагаад гэвэл тухайн үед Акватерач үлээ компаниуд орж ирээ зүгээр л манай хамаг юмыг мэдэж аваад нөгөө хамгийн гол усын мэн атгачих гадайсан учраас болиулаад тэгээ зөвхөн үндэсний өөрсдийн компани хийнгээд энээсээ
нээлттэй болоод бид нар төсөв харахаас өөр аргагүй болчиход байгаа. Тэгэхээр төсөв дээр бид нар зоригтой байх. За энэ дунд нэг үгийг хэлхээс өөр аргагүй болж байгаа юм. Тэр нь үл үзэгдэж байгаа. 1990 онд бид нар нэг том шийдэл гаргаад ард түмнэрээ үндсэн хууль мөлөндөө өөрчлөлт оруулад Адам Смитийн зах зээлийн нийгэм буюу үл үзэгдэгч гар бүгдийг зохицуулна гэдэг үндсэн хуулинд хүртэл заагаад өгсөн. Гэтэл тэр үл үзэгдэгч гаргүй нь зөвхөн ашиг орлоготой зүйлийг л зохицуулдаг болохоос биш ашиггүй зүйл дээр үл үзэгдэгч гар маань огт ажилдаггүй. Жишээлх юм бол агаарын бохирдол дээр тэр ажилдаггүй. Устай холбоотой асуудал дээр ажилладаг. Тэр хоёр асуудал ч өөрөө яг тийм ашиг өгөхтэй боддог. Ус агаар шиг амьд байх юм нь болохоос биш тэр ашиг тэр юм нь биш болчихж байгаа. Тийм болохоор тэр зах зээлийн нийгмийн буюу зах зээлийнхаа онолын үүднээсээ үл үзэгдэх гарн зохицуулж болдгоо зүйл дээр бид нар төрийн зохицуултыг оруулахаас өөр аргагүй. Тэр нь энэ газрын дор усны эрэл хайгуул. За одоо жишээлбэл би говийнхандаа ийм юм уриал хэлмээр байна. Говийг бүрэн бүтэр чигээр нь газрын дор усны эрэл хайгуул хийчихье. Усын ашиглая гэсэн үг биш. Хаана ус байгаа байхгүйгаа бүрэн тодорхойлчих. За тэгээд ус гараад ирлээ гэж бодъё. За цэнгэг ус байвал бүгдээрээ зөвхөн ууй. Сайхан ус байвал бүгдээр зөвхөн ууй. Өөр ямар зорилгоор асуу. Цэнгэг биш ус байвал үйлдвэрлэлд ашиглах уу юу гэдгийг говийнхнаасаа асуу. Гэт ингэ яв. За тэгээд дээр нь хойноосоо урдаасаа ханаасаа байдیں۔ Усаа татъя. Одоо би хэллэн төслийг ярьж байна, орхон төслийг ярьж байна, туулыг ярьж байна те. Энэ хэдийгээ бүгдээр нь хийнэ. Гэхдээ бид нар нэгээс нөгөө өсөрдөг, тууширдаг юм. Нэг бол зөвхөн гадрын ус гэж ярих гад, нэг бол зөвхөн газрын дорх ус гэж ярих гад. Энийг аль болохоор юу яа? Хослуулъя. Тэр байтугай дээр нь 3 дахь усны хүүсэр байна. Тэр нь усны дахин ашиглалтаа гэж. За би одоо говийнхондоо жоохон загнуулж магадгүй. Гэхдээ над бол яг үннийг хэлэхэд би ч бас нарийн хариул говийн л хүн болчдөг. Говьлтай хүн чинь говийн хэл болно. Говьд очиод миний нэг харамсдаг юм байд. Далан задгад хот Монгол улсын хэмжээнд аймагуудын төвүүд дотроос хамгийн түрүүнд бассейнтай болсон. За би тэрүнд маш их баярлсан. Усны өний хувьд дээр нь усан сэлэх дуртай хүний за манай говийн залуучууд хүүхдүүд маань сайхан усан чумх нь ёстой сайхан ингээ алга тасчихсан. Харамсалтай нь тэр юуны бассейны хаягл усыг шууд бохир руу хайчдаг. Тэр чинь тэр бассейны ус ямар бохир байгаа. За 6 настай нэг 3 хүүхдэл шигээ үсттэй. Өөр юу ч байхгүй. Тэр усыг далан задгадад байж байгаа 10 хэдэн машин голын газар төгөөл тоо. Далан задгадад байж байгаа 60,000 илүү 70,000 илүү мото услъя л та. Тэрэн дээр аварган тэргүүлэгч нь манай далан задгад байгаасаа сайн шанд байгаасаа гэж хүсээд байгаа нь энэ. Тийм болохоор бид нар нөгөө нэг гадрын усаач ашиглая, газрын дорх усаач эрэл хайгуулаа хий, дээр нь усыг дахин ашиглана гэдэг юм болоо. За дээр нэг юм сая маш тийм юу боллоо. За зарим газар 3-4 жил бороо ороогүйсэн говьд. Гэтэл за би санаж байгааг хэлж байна. Сэврэ, Ноён, Хамбогд 3 суман дээр 7 сарын 24 шиг санаж байна. Хамбогд арай тэр өдөр нь ороогүйсэн. Сэврэ, Ноён 2 дээр 7 сарын 24-ний өдөр 24 цагийн дотор 71 мм бороо орсон. 7 см-ийн цуцаантай бороо орсон гэсэн үг тэгш тал дээр. Гэтэл тэр нутагт жилийн ордог хурд унтсан дөнгөж 50 байдаг. Юуны хугацаанд 24 цагийн дотор 365 хоногт орох ёстой байсан борооноос их хэмжээний бороо орсон. Одоо бид шин юм ярьж эхэлж байна. Тэр нь юу гэхээр говийн үеэр гэж. За тэгвэл бид яах? Тэгвэл одоо жишээлбэл говьд бороо оронгууд сайхан байдаг. Энэ жил би 5 сар. Хуур авчаас шингээхгүй юм байна л да. Тэгэхээр шингээдэг бол одоо би жоохон холоос эхлэх гэсэн чинь та гоё хэлсэн. Тэгвэл шингээдэг болгоё. Тэр нь нөгөө түрүүн яриад байсан 333 нуур хөв цөөрөм гэдэг юмыг бариад усаа цуглуулъя. За тэгэхээр цуглуулад зүгээр тавьчихаар ууршаад байгаа. Тэгвэл доошоо өрөмдөхөөрөө бид нар дандаа ус авдаг биш. Доошоо хийдэг болъё. Газар доорх усаа тичээ. Нөгөө борооны усаар хонхор болгон усаар дүүрсэн байгаа бол тэр хонхрын уснуудыг доошоо яаж оруулах вэ гэдгээр энийг маар гэж яриад байгаа. Managed aquifer recharge гэж бид нар Монгол руу орчуулахдаа газрын доорх усныг зохиомлоор нэмэгдүүлэх тоног төхөөрөмж юм уу эсвэл барилга байгууламж гэж нэрлэдэг байх жишээ. Тэгвэл одоо чинь Бразил болон Испанд нэг юм асфальтаа юм завсартай байдаг болчиход байна шүү дээ. Тэгээд доошоо ордог. Тийм шууд нөгөө шингээ орчдөг. Тэр ч бас өөрөө хөрөмтлөж чаддаг юм уу юм бэ? Одоо жишээлбэл Европын улсууд дээр дээврийн ус одоо манайх нэг муухай хэлтэй юм а. Би одоо тэрүүр нь хэлмээр дээврийн ус зайлуулах хоолой гэдэг. Дээврийн ус цуглуулах хоолой гэдэг. Тэрийг ил асгахдаггүй. Доошоо 1-2 м ухаад хийдэг болцсон.
Ягаад тэгэхээр нөгөө дээрийн ус нь шууд хөрсний ус руугаа орж ийг. Тэгэхээр энэ бид маар гэж нэрлэдэг байгаа. За зарим тохиолдолд би бол одоо нөгөө юун дээр газрын доор усан сан энтер гэдэг өндөр нэрээр нэрлэхээр хүмүүс сайн ойлгохгүй байдаг шүү. Тэгэхээр энэ зүйлийг хийгээ. Тэгэхээр энэ хөв цөөрөм нуур гэдэг үгний ардталт нь энэ утгач байж байгаа мөнгө цасны усаа цуглуулад авъя гэдэг утгач байж байгаа хангаад байж байгаа үн цэнтэй усаа цуглуулад авъя гэд ингээд байж байгаа учраас манай говь одоо бидтэй говь хэцүү эсвэл хангаа сайхан эсвэл хангаа хэцүү говь муухай гэдэг үгийг болиод бүгдээрээ Монгол улсынхаа хэмжээнд хардаг болмоо. Тийм учраас тэр нөгөө усны нөөцийн жигд хуваарлалт гэдэг юм яриад хамгийн үнцэнтэй Монгол улсад бороо байна. Тэгвэл борооны тусал бүрийг цуглуулж авахын төлөө л бүгдээрээ зүтгэе. Тэгээ мэдээж тэр хүртээмжтэй болчих юм бол эрүүл мэндийн асуудал ч гэсэн нийгмийн эрүүл мэндөөрөө сайжрах тухай зүйл яригдах. Одоо говийн жишээ нь хужиртай уснаас болоод шүдгүү байдаг, бөөр муутай байдаг, их тийм бор хар царайтай байдаг ч гэдэм үү те. Бас юм бүс нутгийн уснаас хамаарсан онцлогуд байдаг. Тэгтэл тэр чинь бас магадгүй ижил төвшөнд авчих боломжтой байж болох л. Залуу хүн учраас надад баг тод хэлэх бах. Миний үеийнхний дундаж өндөр хэд байна? Ер нь 160 орчим. Би 160 хүрэхгүй шүү. Тийм үү. За одооний чиний үе, миний хүүхдүүдийн үеийнхний дундаж өндөр хэд байна? Энэ яагаад ингэж? Ягаад? Тэр хоолт ижил шин тижилтэй холбоотой байх гэж бодоод. Гүү бах. Дээрээс нь усуудаг усна л та тий. Усанд ордогтой. Бидний үед одоо чинь гадаа тоглохоор намайг жоохон байхад намайг шүү. жоохон байхад 7 хоногт нэг удаа усанд ордог байсан. Аха. Одоо монголчууд хоногт нэг удаа усанд ордог байсан. Усанд ороод байх тусам улам сайхан өндөр чилгээр бие хаа болд. Бид юмд байж байгаа нөгөө тий хөдөө бол жишээлбэл говийнхан гол гэж байхгүй та. За бид нар энэ Улаанбаатар хотоос хүүхдүүд бол юун дээрээ л өсдөг байсан тийм модгол дээрээ нөгөө сэлб дээрээ л өсдөг. Тэгэхээр энэний арт талд нь нэг зүйл нь одоо жишээлбэл Скандинавын улсууд тэгвэл тэр чинь сэлхэр өндөр болдог гэдэг чинь бас ортоогоор барахгүй тэр чинь бүх юм сунгаж шít. Хамгийн дэлхийн хамгийн өндөр нуруутай улс юу юм дундаж өндөр нь Галландууд байдаг. Буюу Нидерландууд. Нидерланд улсын нутаг дэвсгэрийн 3/2 нь далайн түвшнээс доош байдаг учраас Нидерланд гэдэг улс үүсэн бий болсноос хойш үргэлж устай л тэмцэж ирсэн ард. Скандинавынхан мөн өндөр Дани, Норвеги тэд нар өдөрт 2 удаа усанд ордог соёлтой. Тэгсэн мөртлөө нэг хүнд ногддог усны хэрэглээ 135 литр. Монголчууд бид нар одоо миний үетэй харьцуул хамаагүй илүү усанд ордог болцсон мөртлөө биднэрт одоо ногдож байгаа ус нь 192. Өөрөөр хэлбэл бид усаа дахин ашиглахгүй байгаа. Энийний арт талд нь юу гэж ямар утга юм хэлэх гээд байна вэхээр яг одоо саяын чиний хэлдэг санаа хэдий чинээ усыг илүү их ашиглана төдий чинээ нийгмийн соёлын эрүүл мэндийн хөгжил дэвшилт бид нар хүрнэ. Цэвэр ус уугаад байх юм бол дотроос сайхан болно. Бид хэрвээ усандаа ороод гар хөлөө угаагаад эргэн тойрноо бүгдийг цэвэрлээд байх юм бол нөгөө шороо тоосны асуудал байхгүй болно. За энийгээ дагаад нөгөө нийгэм соёлын хөгжлүүд гарч ирнэ. За одоо би нийгэм соёлын хөгжил төр жоохон шүмжлэх гээд байгаа. Төрийн байгууллага дээр хүртэл харагдчихжээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний жорлонг нэг дорд байгуулсан. Дундуур нь нэг жижигхэн нэмхэн хаалттай дуу чимээ үнэр танар. Энэ өөрөө нийгэм соёлын. Тэгэхээр бид нар усны асуудлыг ярина, жорлонгийн асуудал ярина гэхээр хамгийн хүнд хэцүү нөхөн жорлонгоос нь ахуулаад юу хүртэл нийгэм соёлын асуудал хүртэл ярих. Тэгээ энэ дунд жишээлбэл одоо би одоо өчигдөр мөнх соёл гишүүн санал тавиад манай мөнх соёл гишүүн их сайхан уриалгын хүлээж аваад ахшгүй октын жорлонгийн тухай асуудлыг яриач. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлыг эсвэл хүүсийн тэгш байдлын тухай асуудлыг их ярьдаг. Миний бодлоор хүүсийн тэгш байдал гэж байх ёсгүй. Ягаад гэвэл эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа ижилхэн. Гэтэл хаана тэгш бус байж болох вэ? Буюу хаана эмэгтэйчүүд дэмжлэг хүлээх ёстой вэ гэхээр жорлон дээр, ариун цэврийн өрөөнд дээр. Үгүүдээ том толтой байх хэрэгтэй, үгүүдээ арай дулаахан байх хэрэгтэй. Үгүүдээ эрчүүдийн жолног бодох юм бол арай илүү том талбайтай байх хэрэгтэй. Гэх мэт ийм асуудлууд байна. Тэгээ одоо жишээлбэл сургуулиуд дээр дунджаар бодохоор 1500 октоудад 20 суултуур ногдож байгаа хэрэгтэй. Гэтэл бидний баталсан стандартаар 15 октоудад нэг суултуур ногдож байгаа юм. Үүнтэй стандарт байд юм байна. Байдаг. Тэгэхээр тэр чинь ямар учиртай вэ гэхээр жишээлбэл 1500 охин одоо бүгдээрээ одоо өсвөр насны охтууд 5 цаг хичээл орно, 5 минут завсарлана. 25 минутын дотор 1500 охин 20 суултуур дээр бодисын солилцоо хийж чадах уу? Хэрэгцээг хангаж чадах уу? Дээр нь
эмэгтэй хүн, охин хүн тэнцээ чинь үгүүдээ юбкэ янзлан юугаа одоо тэрко гэдэг юм уу, амьс гэдэг юм уу янзлан гэхээс ахуулаад тэгэхээр ингээл нөө усны асуудал чинь тэрс хүний эрх рүү ч ингээл орно. Тэрс бүх юмнээс өөр асуудал шүү. Усны асуудал гэхээр ингэж салгаж болохгүй. Ямар сайнтай би одоо ус гэдэг бол салбар биш юм аа. Ус бол амьдрал юм аа гэж яриад байгаа нэ. Тийм ч учраас бид нар усны ажил бүтвэл улсын ажил бүтнэ. Ус бол хөгжлийн түлхүүр энтер гэдэг ийм үг өсгүүдийг хэрэгэлдэг юутай. Тэгээд сая бас 9 сард ерөнхий сайд Зандар тэр бас их хурлын чуулганы дахимд өөр амласан байгаа л да. COP17 хурлаас босгосон мөнгийг говийн усны төсөл рүү 70% зарцуулна гэж. Тэгэхээр энэ ажлыг бас та бүхэн маань араас нь хөөцөлтөөд аль биесны ажил хэрэг болгоосоо гэж бас би хүсэж байна. Хэдий би өөрөө ингээд говь төрж өсөөгүй Улаанбаатар хотын унган хөхөд ч гэлээ. Яагаад өөрөө Улаанбаатар хот гэлтгүүгээр хязгаарлагдахгүйгээр бид нар Монгол улстай ярин усны асуудлыг авч хэлцэх ёстой юм бэ гэдгийг бол амьдралын чанартай нэгдүгээр холбож ойлгож байгаа. Хоёрдугаарт үнэхээр ингээд ирээдүйдээ бид нар Сингапур шиг ус экспортлдог болчих үедээ, импортлдог болчих үедээ гэсэн тиймэрхүү бодлоод хүртэл ингээд хаяад төрж исэн үед байна. Тэгэхээр гүний усаас хавлаад зарж болж байгаатай адилхан тэрийг бас нэг цавлаад ингээд тогтоох те тэр усаа хайрлах бас нэг тэр төлөвшлийн талаар явж байгаад тэгээ усны газар цаашдаа бас энийг ингээд хэрэгжүүлээд явах гэж маш их баярлалаа. Ахиц төвчлүүд нэлээд олон гарч байна. Би одоо тусгаалаад бүр тамны нэвтрүүлгээр дамжаад бүр талархал илэрхийлэх гэсэн Монгол улсын их хурлын эрхэм гишүүн Мөнх Баясгаланд сая зүтгэж байгаад 9 тэрбум төгрөгийн юг техник эдийн засгийн үндэслэл хийх тэр хөрөнгө мөнгийг юун дээр орхон онг төсөл дээр за бүр тодруулал цагаан онг цагаан бургастаа төсөл дээр тавиулсан. За одоо бид нар энийг жинхэнэ одоо боломжнд байж гол энийг нь мөнгийг нь ажил хэрэг болгох. Энэ хавар нээлттэй ерөнхийдөө гар үсийг зурагчлаа гэд бас нэг төр ард нээлттэйсэн шүү дээ. Ерөнхийдөө энэ рүү зүтгэх юм байгаа. Одоо бид нар онг голын эрэг дагуу амьдарч байгаа бүх нутгийнхантайгаа бүгдээрээ сайхан ярилцаад онгийг хамгаалангаа усны нөөцийн хуримтлал бий болгоод онгийн урсацсан нэмэгдээ дээр нь говь руу явуулах ус гарч ирээд ингээд тийм ажлуудыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө юун дээр бизнесийн ухаан дээр байдаг гэдэг үстэй нөгөө вин бүх талууд хайсан байх хэрэгтэй гэсэн энэ юмыг хий гэдэг юм явж байна. Эгийн гол маань түрүүн та бас нэг дөнгөж дуртаад өнгөрлөө. Би бол 2 жилийн өмнө ажил аваад үнэхээр бас нэг ирэх биш нэг бараг 6 жил алчин сайд хийсэн байна. Өөрөө олон улсын эрх зүйн хичээл 20 жил заасан үеийн үед тэгээд ингээд энэ аргаараа бас нэг үзэх гэж оролцсон. За нэлээд амжилтууд болоод одоо эгийн голын төсөл маань амжилттай явж эхэлж байна. Одоо 26 27-нд бид нар Оросуудтайгаа уулзсан гэх мэтэр ингээд дараагийн ажлууд явж байна. Нэлээд сайхан байна. Гэхдээ харамсалтай сайхан байгаа ч гэсэн бид нар ялангуяа усны асуудал дээр алгуурлаж болохгүй ба нөгөө талдаа явж байгаа өөрчлөлт нь биднийг хүлээхгүй аимшигтай байна. За тэгээ энэ дээр би нэг одоо аав ээж л яриад байдаг. Дахиад нэг ярьчих манай аав одоо 80 орчим настай хүн байна. 80 настай хүний энгийн нүдээр сутаа харихнаа харангуйта намайг хүүхэд байхад мөнх цас тэнд байсан одоо ийм болчих гэж ярьж байгаа. Энэ өөрөө аимшиг. 80 нас гэдэг бол бидэнд өндөр нас. Ваа маань бурхны авралаар сайхан өндөр сайхан насалж байна. Гэтэл сутаа харихны цасны настай харьцуулбал энэ нүд ирмэгтүүдийг мянга сая жилийн настай сутаа хайрхан 80 жилийн настай хүн энд ингэч гэж яриулж ийн гэдэг маань өөрөө ямар аимшигтай хурдтай юм явж ийна гэдгийн илдэгэ бидний хүлээхгүй. Тэгэхээр бид нар хийж болох бүх зүйлийг хиймээр. Нөгөө талдаа бас л за одоо нэгэнт гэр бүлэр ихсэн гэр бүлэр дуусах хүн маань найзуудтайгаа хамт юунд явжээ аялсан байна. За тэгээд тэр Алтай таван бог дээр Батаны мөсөн гол дээр очлоо өстой сайхан байна гэдэг ингээд гоё залуучууд яаж зураг авахулдаг үлээ зураг авах. Тэр зургийг хараад мэдээ залуучууд янзын гоё инээсэн сайхан гоё даарч учраас тийм аа. Гэхдээ би хараад баг нулимс гарсан. Яагаад гэвэл тэд нар ногоон ширгэн дээр зогсож байна. Мөсөн голын дэргэд ногоон ширэг байна гэдэг чинь хоолойд нь хутаг тулгацсан хэрчгэд бэлэн байж байгаатай адилхан баг. Хэрчиж байгаа эзэн тодорхойгүй юм шиг боловч байгаль орчны өөрчлөлт ур амьсгалын өөрчлөлт гэж бид нар нэрлээд байгаа боловч айл хэдийн хоолойд нь хутаг тулгацсан. Одоо хэрчлээ
мөсөн гол биш боллоо. Мөсөн гол гэдэг маань урсахгүй юу гэх хүмүүс асууд бид нар урсалт гэхээс илүү гулсалт гэж хэлэх баг. Гэтэл одоо хайлаад эхлэх юм бол урсаал байхгүй бол. Урсаал ховд руу орлоо, ховд гол руу орлоо, ховд гол маань сайхан харус нуур руу авчирлаа, харус нуурн дээр байлаа явлаа. Тэр хооронд асар их хэмжээгээр уурслаа, эргээд мөнх цасан дээр очиж чаддаг. Мөнх цасан дээр нэг хүмүүст хэлчихэд байнгын эргэлтэнд байдаг мөнх цас. Өдөрт 3 за зарим уулынхын жишээ хэлж байгаа 3 метр хайлаад 4 метр цас тогтож идэг. Өөрөөр хэлбэл тогтож байгаа шинээр бий болж байгаа мөс цасныхын хэмжээ нь хайлж байгаа хэмжээс өргөлж өндөр байсан бол сүүлийн жилүүдэд тэнцээд тэгээд дээр нь хайлж байгаа хэсэг нь нэмэгдээд ирсэн. Тийм учраас одоо нөгөө мөнх цас хайлж дуусах гэдэг гэдэг энэ аюул бий болоод 10,000 жилийн өмнө 20,000 жилийн өмнө мөслөгийн үед бий болсон процессууд дахиж явагдах аюултай байгаа учраас бид нар тэр хүүхэлдэйн кинон дэр арслан заан амьд үлдэхийн тулд юу хийдэг вүлээ тэрнтэй адилхан бид хийх цаг болцоод тэгээ арслан заан шиг ганцхан хүн биш бид нар чинь 3.5 сая явуулаа дээр нь юу учраас 8 тэрбум болоо учраас нэг юм. За тэгээд нөгөө яриа дуусч магадгүй учраас би боломжийг ашиглаад нэг ганцхан юм танд бас нэг хэлчихье гэж бодоод байна. За би нэг хэдэн голын нэр хэлье. Енисей. Об. Амар мөрөн. За Енисей, Об, Амар мөрөн гэдэг энэ 3 мөрөн бол дэлхийн ихний 10-д ордог баха. Асар том гайхамшигтай дэлхийд гайхамшигтай том голууд. Энэ 3 гол Монгол улсаас үүсэж байна. Енисей мөрний ихэнх шишгэд гол байна. Об мөрний ихэнх Эртиш гэж орсууд манай Эрчис гэдэг үгийг хэлж чадахгүй учраас Эртиш гэж нэрлэдэг. Эрчис мөр нь болохоор манай одооны Баян Хөлгийн аймагт байж байгаа Ёлт гэдэг голоос гаралтай. Амар мөрөн гэж энэ гайхамшигтай зүүн талд байж байгаа голын их амар мөрний хэн үүсгдэг вэ гэхээр Онон мөрөн Шилка гол хоёр үүсгдэг. За ингээд бодохоор Об гэдэг дэлхийд гайхагдсан гол, Енисей гэдэг дэлхийд гайхагдсан гол, Амар мөрөн гэдэг энэ 3 гол үлдэхүүгүй юу гэдгийг бид шийтгэх нь. Тэгэхээр Енисей мөрнийг хамгаалахын тулд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөний тодорхой хувийг бүгдээрээ усны хөрөнгө оруулалт болгож улс орондоо авъя. Об мөрнийг хамгаалахын тулд ёлт гол дээр хэрэглэе. Амар мөрнийг юун дээр хэрэглэе. Онон мөрөн дээр. За өшөө нэг одоо ингээд энэний дараа жоохон ойлголтоор цуучаас зөрөгтэй хэлэх гээд байгаль нуур гэдэг нэг сайхан нуур. Дэлхийд даяараа Lake Baikal гэхээр бүгдээрээ мэддэг. Байгаль гэхээр мэддэг. Ядаж эн чинь өөрөө байгаль гэсэн Монгол үг юм аа. Хөлний үгийн гээг, хөлний үзүүрийн гээг гадаад хүмүүс хэлж чаддаггүй учраас кагаар хэлдэг юм аа. Бидний байгаль гэсэн утгатай үг юм аа гэдгийг дэлхийд дахинд нэгдүгürt мэдрүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь байгаль нуурлуу жилд ордог усны 50%-ийг сэлэн мөрөн оруулдаг. Тэгвэл байгаль нуурыг хамгаалъя гэвэл сэлэн мөрнийг хамгаалаа. Сэлэн мөрнийг хамгаалъя гэвэл сэлэнгийн цутгал голуудыг хамгаалаа гэдгийг дэлхий дахинд ойлгуулж байгаль нуурыг хамгаалахад зарцуулж байгаа хөрөнгөний тодорхой хувийг сэлэнг рүүгээ татах хэрэгтэй. 2023 оны 8 сарын 4-ний өдөр 4 хүний амь насыг авч удсан аимшигтай үеэр сэлб гол дээр болсон. Сэлб гэдэг ямар жижигхэн гол вэ? Гэтэл сэлб голын үерээс болоод байгаль нуурын усны түвшин 15 см-аар нэмэгдээд Эрхүүгийн усан цахилгаан станцын аварын байдал зарлж усаа өнгөрүүлчихсэн. Өөрөөр хэлбэл бид ийм том хариуцлага дээр, ийм том боломжн дээр, ийм том одоо юу гэдэг ажил дээр сууж байгаа хүмүүс учраас усандаа анхаарал хандуулах шаардлагатайгаар барахгүй энүүгээрээ хөрөнгө оруулалт татах энгийн муухай үгээр мөнгө олох боломж байна. Бид нар оюут толгоогоос 4 тэрбум доллар олдог бол усаа хамгаалах замаар 4 тэрбум татах боломж байна. Хятад бүгд найрамдах Хятад ард улс зэн төв засгийн газар ойролцоогоор шүү мэдээж баталгаатай биш мэдээж учраас шар шорон шуурхтай тэнцхийн тулд жилд 40 тэрбум доллар зарцуулж. Тэгвэл тэрний 10 тэрбумыг бүгдээрээ авчи. 4 тэрбум доллараар говийн бүстэй нуурууд үүсгээд нөгөө шар шорон шуургыг 30%-аар 40%-аар бууруулад өгч. 4 тэрбум доллар оюут толгойн ашигтай тэнцэх хэмжээний мөнгийг бид нар нуур усаа сэргээх ажилдаа хийчихин гэсэн. Ийм учраас бид нар энэ 333 нуур гэж яриад. Одоо би тэгээд урд нь телевиз радиогоор ерөөсөө ярьж байгаагүй анх удаа нэг жижигхэн нууцаа бас зэлээч юм уу дийлэгцээ. Тэр нь юу вэ гэхээр 333 нуур гэдэг нь
зөвхөн сум болгонд нэг нуур бариад дуусгачих гэдэг төсөл огт биш. Харин 333 гэдэг бол чандамлан буусан 3 айлч, тулгын 3 чулуу, ааш 2 о, чандман эрдэнэ гэдгийг бэлэгдсэн хизээч дуусахгүй үргэлж мөнх үргэлжилж явах процесс гэж нэрлээд 333 нуур гэд нэрлэлцгсэн ийм процесс үүж байгаа. Энэ маань бодит тоон дээрээ бид нар нэг 7000 гаруй нууртай Монгол улс байгалийн нууртай. Одоо 300-30000 гаруй шинэ нууруудыг байгуулъя. Тэр 7000 нуура бүгдээрингийн сэргээ, ганган нуура, өгийн нуура, хөвсгөл нуура, харуус нуура, хар нуура, хяргас нуура, буур нуура, өгийн өөр хэнийг дурдаг, бөөн цагаан нуура, улаан нуура, бүгдээрингийн сэргээ, ирээ нуура сэргээ, сэргээснүүдээ бүгдээрээ дэлхийд дахинд гаргая. Өөрөөр хэлбэл бидэнд амьдрах мөнгө олох боломж байна. Тэр нь өөрсдийнхөө байгалыг л хамгаалаад, ус голоо хамгаалаад, тэрүүгээр хамгаалангаа мөнгө олъё, хамгаалангаа хөрөнгө оруулалт босгоё гэдэг зүйлийг л хэлэх гээд байгаа. Өөрөөр хэлбэл эргүүлээд хэлбэл та улс төр судлалын хүн учраас шууд ойлгочихж байгаа бах. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд зарцуулж байгаа хөрөнгөний тодорхой хувийг бид нар өөртөө татаад Төв Азийн усны ихтер байж байгаа улсын хувьд тэр мөнгийг гол хамгаалалтаа зарцуулахад л 3.5 сая хүнд ажлын байр болоод эдийн засгийн хөгжлийг бий болгоход хангалттай хэмжээний хөрөнгийг татнаа. Тийм болохоор ухах энтер гэж ярихаас илүү хамгаалангаа хөрөнгө оруулалт татъя гэдэг зүйлийг л яриад байгаа. Энэ хэцүү ажил, хүнд ажил. Гэхдээ би мөрөөдөлтэй хүн. Эдгээр хөгшин хүн ч гэсэн мөрөөдөлтэй. Миний мөрөөдөл олон хилцэн учраас миний мөрөөдөл тэтгэврт гараад туул гол дээр баригдсан усан сангийн харуул болох. Яар гоё. Харуул гэдэг үгийг хүмүүс бодохдоо 30 шиг нөгөө буу ярьсан харуул бодоод байгаа шиг байна. Тийм харуул хэрэггүй. Харин би компьютерийн дэлгэцэн дээр сууж агаад нөгөө туул голынхоо усан санг. За Улаанбаатарт гам боллоо. Доошоо явуул усны хэмжээг жоохон нэмэгдүүлье. Үер ирж ийн тийм болохоор юмаа сайн хай гэдэг. Ийм ажил хийхээсэн далтай наятаа нэг тийм ажил хийснийг егзөр хөгшин байх юмсан гэдэг. Тэгээд манай усныхан бүгдээрээ тэгж ийл гарч ярьдгаасаа илүү компьютерийн ард зохицуулалтуудаа хийж яадаг ийм усныхан байгаасаа гэдэг энэ юутай тэгээд олон болохынсан одоохондоо бид нар нэг мянгатхан усны мэргэжлийн хүмүүс байж байна. Энийг болдог бол 10-20 мянга байхаас улс төрчдийн дунд, улсын хурлын гишүүдийн дунд 10-20 усны мэргэжлийнхэн сууж яадаг байгаасаа гэсэн ийм л зүйлүүдийг хэлмээр байна. Магадгүй тэр мөрөөдлөөс биелэх байх. Тэгээд би бас нэг юм бодлоо л та сая таны ярианаас аялал жуулчлал гэдэг чинь үндэ тэр цаасан дээр буугаад байгаа тий. Тэгдэн жуулчин авчрах төлөвлөгөө биш. Байгаль орчин менежментэд тортчиход л өөрөө үнгүү бидний ингээд харахгүй байгаа зүйл чинь өөрөө баг аялал жуулчлал юм биш үү дээ гэж бас би таны санаанаас бодлоо сайн ярианаас 7 сарын 15-нд нэг ажил эхлээд тэр ажил маань 9 сарын 15-нд дууссан. Ховд аймгийн Дарив суман дээр. Тэгээ Ховд аймгийн Дарив суман дээр Хөвхрийн гол гэдэг гол дээр усан сан байгуулад одоо хөөрхөн нуур үссэн байж байгаа. За нууранда нутгийнхын булган гэдэг нэр өгөх гэдэг шиг булган нуур гэдэг. Би бол сүйтэй нуур гэдэг санал болгоод байгаа. Тэгээ манай тэр нутгийнхан маань яаж хүлээж авах нь бүүмэд зүгээр энийгээр би юу хэлэх гэж юм гэхээр тэр нуураас километр хүрэхгүй зайд баруун тишээ явж байгаа засмал зам явж байгаа. Тун утахгүй баруун тишээ явж байгаа хүн болгон нуурын ирэг дээр очино гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр нөгөө аялал жуулчлал чинь тэнд хүрээд ирж. Магадгүй Ховд аймгийн Дарив сум зөвхөн тэр засмал замаар явж байгаа нуурын ирэг дээр зогсож байгаа хүн болгоноос мэдхгүй 30 мянга, 40 мянга, 300 мянган төгрөгийг авах замаар Ховд аймгийн Дарив сум Монгол улсын 330 сум дотроос хамгийн өндөр хөгжилтэй сум болохыг үгүйсэх арга байхгүй. Ийм л хүслийг, ийм л мөрөөдлийг бид нар нуураараа дамжиж хийх гэдэг. Тэгэхээр нуур гэж ярингуут л зүгээр нэг усныхны хийгээд байгаа юм биш. Цааталт нь эдийн засгийн нийгэм соёлын хөгжлийн үндсийг тавьж хаана ус байна, тэнд хөгжил ирдэг учраас сум дээрээ хөгжил авчрыг тэхийн тулд сумдаараа эхлэе. Цаашлаад хэрвээ болдог бол 300 хүн биш 30,000, 30,000 нууртай болёо. Энэ өөрөө бас шинэ санаа биш юм шүү. Нэг Австрийн гэдгээр нэг хэлбэл бас сонирхолтой санаа байдаг. Эрдаян ерөнхийлөгч анх Стамбулын дарга байжгаад Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явах үедээ тавьж исэн юу гэдэг програм байдаг. Тэр нь Турк улсыг 1000 нуурын улс болгоё гэж. Тэгэхээр тэр хөгжил дэвшлийн бодлогуудыг л бид нар яриад байгаа санаа юм шүү. Тэгэхээр аялал жуулчлал ч энэ дотор явахын цагуур явж байгаа. Тийм байна. Мэдээж энэ ч бас устай холбоотой мянган суурь асуудлуудаас хамтдаа явж байгаа. Тэгээ өнөөдөр миний урилгыг хүлээж аваад маш гоё юм хаалтгүйгээр өөрийнхөө ингээд ярьж хэлмээр байгаа зүйлсүүдийг чөлөөтэй нэр чадсан болов уу гэдэгт бас би нэг жоохон ч гэсэн хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна. Яа тэгвэл хүн болгон усыг ярьдаг хэрнээ бас тодорхой тоочноо те.
Ингэж бас тань шиг судалгаатай ярих нь цөөхөн байх. Дээрээс нь цаад углуурга асуудлуудаа өнөөдөр ингэж нээлттэй ярилцсанд танд маш их баярлалаа. Боломж олгосонд их баярлалаа. Хэрвээ үргэлжлүүлээд ярих юм бол бид нар 3 цаг ярина, магадгүй 30 цаг ярина. Магадгүй 3 цагийн зүрээр хангалттай байх гэж бодож байна. Усны сэдэв бол мөнхийн сэдэв. Эзэж дуусахгүй. Гэхдээ усны сэдэв өөрөө амьдралтай адилхан дуусахгүй учраас бид үргэлжил ярьж явах хэрэгтэй. Зүгээр яг зарим ганц нэгээрээ биш нийтээрээ ер нь хамгийн чухал юм нийтээр. Тэр нэг Батбаяр ярихын чухал биш, тэр нэг усны газар ярихын чухал биш, харин улс орноороо сүүлийн үед ялангуяа 8 тэрбум хүн 200 гаруй засгийн газар бүгдээрээ ярьдаг болоос гэж энүүнд хүртэл хувь нэмрээ оруулах гээд бид нар КОП ярьж байгаа шүү дээ. КОП дээр усны газраас нэг саналыг байгаль орчны яамдаа тавьж байгаа. Манай байгаль орчны сурвалжлал маш сайхан хүлээж авч байгаа. Тэр нь юу вэ гэхээр цөлжилт гэдэг үгийг бид нар арай өөрөөр тодорхойлъё. Цөлжилт тэнцүү усны дутагдал гэж тодорхойлъё. Өөрөөр хэлбэл цөлжилттэй тэмцэх үндсэн арга бол усны нөөцийг нэмэгдүүлэх, усны хуримтлал юмаа гэд эргээд нөгөө 333 нуураа ярих асуудлыг л ярьж байгаа. Тэгэхээр энийг ийм боломжийг олгож өгсөн, ийм чөлөөтэй ярих боломж олгож өгсөн их баярлалаа. Дараачуудаа тодорхой сэдвүүдээр дахиад ярина гэвэл бидний зүгээс бол үргэлж нээлттэй байна. Их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд усныхаа асуудлыг та бас ингээд өөр хажтаа ч гэсэн өглөөлээд энийг тэмцдэг тэр зүйлийг хадгалж үлдэхийн төлөө бас үлсээ үргэлжлүүлнэ гэдэгт бол би танд итгэж байна. Танд маш их баярлалаа. Цаашдаа ажилд тань амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд туулгуулийн усан сан дээр харуул болохоор та бүгдийнхээ за баярлалаа. За баярлалаа. Политик токситэй айрын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Бид өнөөдөр усны асуудлаар усны газрын дарга Бат баярыг урьж ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл дүр баяртай.